Чи яг юу юм ярэ? Сайн бацхан Keks podcast-ийн ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Өнөөдрийн зочин маань Rose Barb байгаа. Урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Урьж оруулсанд баярлалаа. За тэгээд Barb маань хувцсны дизайнаар их сургуулаа төгссөн. Мөн бас fashion зүйлэх одоо консалтант юу гэж яг хэлэх вэ? Стилистээр ажиллаж байгаа. Тийм. Тэгээд бас энэ дугаараар үзэгчд юу хүргэмээр байгаа вэ гэвэл одоо болдож байгаа хүмүүс, хүнтэй танилцмаагаар байгаа хүмүүс хэрхэн өөрийнхөө одоо хувцалтаа сайжруулах талаар зөвлөгөө болон мэдээлэл өгнө гэдэгтээ бол итгэлтэй байгаа. Яг яаж яагаад хувцлалтын дизайн энэ мэргэжлийг сонгосон юм? Энэ ер нь бол яг 100% яг миний зөрүүд зангаас болсон зүйл. Зөрүүд зан. Тийм. Би 10 жилээ төгслөө ер нь бол энэ зүгээр тий. За 10 жилээ төгслөө манай гэрийнх нь намайг эмч болгоно гэж боддог байсан байхгүй юу? Тэгээд би бүр яг 10 жилээ төгслөө хичээлээс өөрөө мөрөөсөө мэдтгүү. Хүнтэй үргэлж үзээгүй. Ямар ч харилцаа байхгүй, амар он сурдаг. Тэгээд заас амар он сурдаг гэж үл судлаа. Ер нь хичээлдээ ингээ анхаардаг. Тэгээ явдаг байсан байхгүй юу? Тэгээд хажуугаар нь одоо ингээл хөдөлмөрийн хичээл, технологи хичээл гэж ордог штеп. Тэр болгонд ер нь бол би амар их ордог байсан. Тэгээ орох болгондоо ер нь бол ихэнхдээ медальтай ч юм уу ямар нэгэн шагналтай гардаг байсан байхгүй юу? Тэгээд сүүлд 11-р ангид юм уу? 11-р ангид ороод бэжсэн чинь яг мэрэгжлийн хичээлүүдээр ингээ хуваагаад явдаг штеп. Тэгсэн чинь би яг ингээд яг өөртөө ярьж үзсэн байхгүй юу? За яг би юу нэг юу гэсэд ингээд ботсон чинь тэр үед бол би бас өөргөнөх ойлгохгүй шүү дээ. Тэгээд за ер нь бол эцэг их худлаа юм хэлнэ гэж байхгүй. Эмчээр нь явъя гэд тэнгүүт за юуны магад гэ хажууд нь би бас нийгэм судлал гэд авчихсан. Тэгээд биологийн анги тэгснэ нийгмийн анги гэд бүх юмнийх нь ингээд сонгонд нь гарсан. Тэгээд яашээ би баг 6 хичээлээр өгчээсэн. 6 хичээлээр үү? Тэгээд ер нь бол бүх чиглэлээр нь ер нь л өгсөн байхгүй юу? За. Тэгээд тэр болгоноор тэг явж жаад яаш дуусаад тэгээд би анаах тэнцгээ тэнцсэн. Тэгээд яг сургууль дээр очих өдрөө бүртгүүлэх өдөр байгаа шүү дээ. Тэгэл бүртгүүлэх өдөр байжсэн чинь тэрний өмнөх өдөр нь би 10 жилийн өмнө арай ахмад гэх нэш ихчмэд найзуудтайсан байхгүй. Тэгээд манай нэг найзын тэр баг 1-р курс 2-р курс орсон байсан юм уу? Тэгээд гарах уу гэд. За би 12 дахь ингээ нэг шоудлт руу орох гэдэг. За. Тэгээ яг нэг тэгж гарч ирсэн. Тэгээд тэгж гараад тэр их ч нартай ер нь жоох ингээд юм яриад тэгсэн чинь надад яг тэгж хэлсэн байхгүй. Чамд яг нэг ийм авьяас байдэн штэ. Чи ер нь тэрийг мэдхүү гэд тэгсэн байхгүй. Тэгээд бас тиймээ тийм. Гэтэ яг энэгээр явбал ирээдүйдээ эсэх гэл тиймэрхүү юмнууд гарч ирдэ штэ. Тэгээд за энэ бас тийм асуудалтай байдаг болохоор дэмий хаа тэгээд тэгдэг гэсэн чинь яг тэр манай ихч надад чи ихтэй ер нь бодож үзээрэй гэж тэгчихсэн байхгүй. Тэгээ тэр нь 100 над тэгж ярьжсэн. Тэгээ 12-оо төгсөөд би 100 ер нь бол нэлээ өөртөөс ярьж үзсэн байхгүй. Тэгээ тэгж жагаад ээжтэй ярилцсан. Тэгээд эмээ бол миний сандлыг зөвшөөрсөн заяа. Тэгсэн чи ээж хэрвээ чи над мэрэгчлэрээ тэгээд ингээ явах юм бол би чамд юунд ч туслахгүй. Би ингээд чамд ингээд юунд ч туслахгүй. Чи өөр ингээ амьдралаа аваа. Би чамд ингээ мөнгө төгрөг юу ч өгөхгүй гэдэгсэн байхгүй. Тэгээд тэгэхээр би за окей гэд ээж намайг эхний өдөр сургууль дээр ч явж өө би эмээтэйгээ зугаач бүртгүүлжсэн. Тэгээ уралдах эрдэмд очиж бүртгүүлжсэн. Тэгээд тэнд бүртгүүлээд тэндээсээ эхлээд ер нь бол ингээ сургуулийн төлбөр ч юм уу эмээтэй юм бүх юмудаа өөрөө зохицуулаад ер нь бол ээж ямар ч хараа хяналтгүй ингээ өөрийнхөө ингээ хүслээр юмудаа хийгээд эхэлсэн. Тэгээд яг эхний жил бол заас жоохон хэцүү мэн гэж бодож байсан. Тэгж жагаад 2 дугаар курсээсээ ер нь бол би бас тэмцээн хаврын гоёл моёл ч юм уу тиймэрхүү юмнууд ороод эхэлсэн байхгүй. Тэгээд за угаасаа ирээдүйтэй юм байна гэж ер нь бол бодож эхлээд тэгэл ер нь бол цаашдаа ингээл за энэ мэрэгчлэр явах юм байна гэж зүгээр ер нь бол зүтгэсэн. Гэтэ тэр хамт шоуддаг ихч чин чамааг ингээд таньж мэдээд ер нь зарим хүн ингээд нэг хүн ингээд гой хоол идэнгүүд нь пүүч ямар гой хоол идэг юм бэ гэд ямар нэг юм өгдөлтэй байдаг шүү дээ тий. Тэнгүүд нь хүүхд байхдаа яг одоо энэ загвар фэшн тал дээр ерөнхийдөө тэр чин яаж илэрдэг байсан. За энэ хүүхд арай ондоо юм байна. Энэ дээр бас нэг минуттай юм байдаг заяа.
би яг сөүлт ер нь л анзаарсан байхгүй. Тэгсэн чинь би ингээ 10 жилтэй байхад амар их өнгийн тэрко, амар их өнгийн оймс өмсдөг байсан байхгүй. Тэгэл тэр үед чинь ингээд ийм харааны нэг шил нэг хэсэг модонд орсон шүү дээ. Харааны шил үү? Тийм. За. Гэхдээ харааны биш, араамгүй зүгээр ийм араамнууд, шилгүй араам модонд орсон шүү дээ. Тэгээ ийм янз бүрийн хэлбэр төрстэй, муур зурны юмтай. Тэгээ тэр мэрийг амар их зүүдэг. Гэхдээ нэг 10 жилдээ би нэг амар их найзтай бол байгааг байхгүй. Тэгэнгүүт бараг 2 3 сургууль солисон. Тэгэл шинэ сургуульд ороод ингээл явна шүү дээ. Тэгэнгүүт тэр 56-ад би яг төгссөн 56 дэх сургууль байхгүй. Тэгээ тэнд яг байдаг хахад намайг бусдаа ингээ хүүхдүүд алилагч гэдэг байсан. Тэгээ энэ нэг сонин тэркомеркотэй тэгээ ингээ яваад нэг охин гэдэг байсан байхгүй. Тэгсэн чинь тэгэл за бас тийм өнцөг байд юм байна гэл тэгснэ. Маань сургуулийн зарим нэг бууйсан тэгж ярьдаг байсан байхгүй. Энэ охин уул нь амар хөөрхөн охин. Данч над ч нэг алилагч мэдгүй нэг сонио. Надтай ерөөсөн их амар тэгж тодолж юм ярьдаг байсан. Надад бол нэг юуны би өөрөө нэг пост олон жил амьдэрсэн учраас Pippi Langstrumpf гээд нэг хүүхдийн ном байсан. Тэрэн дээр байгаа гол дүр нь өсвөр насны охин. Дэлхийн хамгийн хүчтэй тэгээд ерөөхдөө урт өмстэй тийм урт трикотаж жилүүд ийм стилтэй тэгэнгүүт нь тэр надад сая ингээ бодогдсон. Тэгэнгүүт нь чи 10 жилдээ байх үедээ ер нь бас яг өөрийнхөө мэдрэмжээр хуцалдаг байсан байна тий. Би амар зүрүүд зам минь ер нь бол бас нэлээ их байдаг. Тэгэхээр ер нь юу хувцсалтаараа өөрийнхөө юуг илэрхийлж болох уу? Одоо зан төлөв характераа болно. Энэ бол хангалттай байхгүй угаасаа. Тэгээд хувцсалтаар зан төлөв илэрхийлэх нь ерөөдөө нэг халаа эффектээс жоохон холбоотой л мэдгэлээ тий. Тэгээд одоо жишээ надтай ингээ харилцаж байгаа хүмүүс байгаа штэ. Тэгмүүд тэр хүмүүсийн нэг чиглэл зорилгоос нь хамаарат одоо ингээд за мэрэгжлийн одоо юм руу орё заяа. За хэрхэн хүнд стилист хийдэг бэ гэж. За би болохоор стилист ихтэй ер нь бол үндсэн нэг 3-4 юм хамгийн түрүүнд хартыг. Тэнгүүд тэдний хамгийн ихэнд нь би нөгөө хүнийхээ сэтгэл зүйтэй амар сайн тулж ажилладаг. Хоёрт нь ажил мэргэжил хобби. Тэгээ гуравт нь санхүүгийн байдал дээр надтай нээлттэй авах хэрэгтэй гэж үздэг. Тэгээд дараад нь болонгууд тэр хүний сонирхол ч юм уу ингээд бас хүн болгонд нэг биелүүлж чаддгүй нэг юм фэнтези байдаг шүү дээ. Тэрнтэй нас ер нь л танилцъя гэж боддог. Тэгээд нэг удаа яг хэмжээнд над дээр ирж гэнэ үү эсвэл урт хугацааны стилистээр намайг авах ч юм уу бизнес хамаараа зөвлөгөө өөрчлөлттэй явна. Тэгээд арай урт хугацааны стилистээр авах ч байгаа ер нь л ихтэй би урт удаанд нэг хүнтэй харилцаа гэж хичээдэг байхгүй. Яагаад вэ гэвэл тэр хүн ингээд өөрийгөө ингээд олох чинь хүнд амар хэцүү байдаг шүү дээ. Тэгэнгүүт одоо жишээ нь ингээд хүн хувцалтан дээр зөвлөх амар хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд нөө сэтгэл зүйс нь эхэлдэг гэсэн шүү дээ. Энэ яг яагаад вэ гэхээр тухайн хүн болгон яагаад стилисттэй хамтарч байгаа юм те яагаад хүнээс зөвлөгөө авдаг юм гэхээр тодорхой хэмжээнд өөртөө инсекюр байдал амар их байдаг байхгүй. Тэрийг ингээд би хамгийн түрүүнд хардаг. Тэрэн дээр ингээд тулгуурлаад хараад үзэнгүүт энэ шаардлагатай инсекюр эсвэл зүгээр өөрийнх нь ургуулсан бодолтой эсвэл зүгээр одоо нийгмийн тренд дагсан чиг хандлагад өөрөө хүрч чадахгүй байгаа ч юм уу ингээд олон нийтэд ингээд хүлээн зөвшөөрөгдсөн beauty стандарт гэж байдаг шүү дээ. Тэрэнд ингээд өөрөө нийцдэггүй болохоор ч юм уу нийцгүй байгаа гэж өөрийгөө бодсон уу ч юм уу тэр нь ингээд яг ингээд хэр уул сууштай бодол вэ гэдэгт ингээд хардаг байхгүй. Тэнгүүд зарим нэг хүмүүс амар нэг шаардлагагүй юмнуудын инсекюр байдаг хүмүүс байгаа шүү дээ. Жишээ нь ингээд хин нэгэнд нэг талаараа өөрийнхөө сул талыг ч юм уу өөдөө талыг хэл хүртэл нөгөө нь олж харддаг байхгүй. Тэнгүүд тэрийг ингээд мэдхгүй ч юм уу одоо жишээ нь зөв зүгээр ингээд царайтай ч юм уу зөв зүгээр хөөрхөн зөв зүгээр л бие авч авдаг юм цэвэрхэн хөөрхөн охин байгаа байхгүй. Тэснэ над дээр ингээд хурж ирчээд би ингээд ерөөсө болохгүй байна. Би ингээд амар энгийн байна. Би энийг ингээд шинжилмээр байна. Миний энэ ингээд энэ ч юм. Миний ингээд хоёр давхраа баг өөр. Тэснэ миний хамар юм уруул юм надаа юм өнгө ерөөсө зөгтгүй ингээд тэгдэг гэж тийж мэгэл юм асуудал гарч ирдэг байхгүй. Тэгээ би ингээд яг нөгөөдгийн хөндлөнгийн ингээд нүдээр ингээд хараад үзэхээр яг үн хэлэхэд ерөөсө асуудал том биш байгаа байхгүй. Тэгээ тэрийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрүүлэх зарим нэг юмнууд орж ирнэ. Тэгээд тэрийг ингээд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрүүлнэ. Тэгснэ одоо ингээд Instagram-ийн фильтр ч юм уу тиймэрхүү юм байдаг шүү дээ. Тэгээд
хитрхи ингээд нэг хэвэнд өөрсдөө цутгах гэж хичээгээд идэм болов. Тэр нь ингээд зарим нэг талаараа амар их тухайн хүний дарамтанд оруулдаг. Тэгээд одоо нийгмийн бие стандарт яг байхын тодорхой хэмжээнд зөв. Гэхдээ сүүлийн үеийн чиг хандлага ч юм уу тиймэрхүү юм ер нь л одоо тогтоогдоо болж штэ. Тэгээд тэрнээр үндэслээд тэр үнтэй ярилцсан. Тэгээд өөрийнх нь ингээд хамгийн гоё хэсгүүдийг биелүүлэх тодтогч гаргаж ирэх гэж хичээнэ. Тэгээд хэрэгтэй хэрэггүй шаардлагагүй хэсгүүд байдлуудыг өөрөөс нь авч хайна. Тэгээд аль болох өөрт нь ингээд тухайн хүн өөрийгөө олно, өөрийнхөө стилийг олцсон байна гэдэг нь өөрийнхөө хамгийн тухтай, хамгийн тайван хин нэгнтэй харилцахад би юм уу тийм үү гэж бодохгүй байх амар тийм эрүүл сэтгэл зүгээс эхэлдэг гэж би бодод байгаа байхгүй. Тийм. Яа тэгвэл нөгөө одоо юу вэ? Загварлаг байх болон тухтай байх гэдэг нь зарим хүмүүс юу зөрөөдөд гэж бодоод байдаг шүү дээ, тий. Энэ хоёр ч амар өөр. Тэгээ бас яг амар стилисттэй би ингээм хамтарч байгаа юм чинь би бол одоо гэсэн ингээл юу comeback гэж боддоо шүү дээ. Тэр чинь бас нэг талаараа яах вэ? Тэгээд тэр хүнийг амар юм болгож болно заяа. Гэтэ нэг талаараа хүмүүсийн ингээд амар гаргадаг амар том алдаад байгаа байхгүй. Гинт ингээ өөрийгөө өөрчлөөд ч юм уу glow up хийх гэхээр амар хүчтэй хурц шийдлүүдийг өөр дээр авчиж чичээгээд идэг. Жишээ нь гинт үсээ амар өөрөнгөөр бодох ч юм уу. Хизээж өмсдгөө хувцаа гинт өмсөх ч юм уу тий. Тэгснээ ингээд ихэнх нь бол жоохон нэг тийм рок мок гэдэг штэ. Яг нэг тийм рок мок тийм чиглэл рүү ингэж ороод гинтхэн хаана ч юм ингээл ферсэн гэдэг болж молол. Тэгэл тэгснээ за энэ бол би өөрийгөө олчлоо. Одоо би ингээ өөртөө амжилттай юм гэж ингээ боддог зарим нэг юмнууд бол байдаг. Одоо амар даруухан тийм ер нь гэдэг нь офис талтаа дугаа чимээгүй байж ийснаа гинт тэг ангийн хурц мөц өмсөд тэг нэг анхны жүзэг өмөртлөө тэг. Яг нэг тиймэрхүү хитрхи хурц шийдлэр ингэж өөрийгөө ингэ өөрчлөх гэдэг хүмүүс бол байдаг. Тэр болгон дээр тэгэл ингээл алилах аюулгүй байдлахын тулд бид нэр байдаг байхгүй юу? Тий. Гэхдээ одоо юу хүн өөрийнхөө сул болон давуу талыг зүгээр дунджаар авч үзэх юм бол хэр тодорхойлж чаддгийг яг одоо энэ фэшн эсвэл нэг юу одоо гой зүүн тал дээр тодорхойлж авч болно шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө дийлэнх хүмүүс яг тийм юу боддоор харж чаддаг уу? Боддоор бол харж чадахгүй гэж бол бод. Яг саянаас ингэ өөртөө хэтэрхий амар юм итгэлгүй. Тэгээд тэр хүн яг үнэлэхэд өөртөө ингээд таалагдаад өөрийнхөө хүслээр ингээд байх хэрэгтэй байхад чинь амар нийгэмд өөргөө ингэж байгаагаар хин нэгний хараанд би яаж харагдах вэ гэдэг юм дээр хэтэрхий төвлөрөөд идэг. Тэр нь бол миний хувьд жоохон асуудалтай санагддаг. Тэгээ нэг талаараа сэтгэл зүйн хувьд амар эрүүл өөртөө сэтгэл хангалуун байгаа хүний ажил амьдралын цаанаасаа бүтдэг гэж би боддог шүү дээ. Тэгээ яагаад гэвэл ингээд тэр хүн ямар сөрөг юм бодохгүй байна. Тэгээд ер нь бол ингээ өөртөө сэтгэл хангалуун байна. Хин нэгэнтэй юм ярихад ингээ өөрөөсөө ямар нэг нөгөө хайхгүй байна. Тийм байгаа гэхээр нэг талаараа тэр хүн нөгөө хүмүүстэй ч гэсэн ингээ тодорхой хэмжээнд харилцан үзүүлнэ. Тэгэхээр цаанаасаа ингээ гоё юм бодож байгаа, гоё энергитэй байгаа хүний ажил үйлс бүттэй болоо гэж боддог шүү дээ. Тэгээ энд нь амар хэрэгтэй хүчин угаасаа амар их байгаа. Гэтэ энэ дунд бол хувцлалт ч юм уу стилист имиж гэдэг юм хамгийн түрүүнд л орж ирэх байна. Тийм. Би нэг Европ школтой учраас Европт одоо Польшид юм уу Германд миний зүгээр анзаарснаар Монгол шиг хувцлалтан дээр хүмүүс одоо анхаардаг. Одоо зүгээр нөгөө юу одоо байгаа хувцас өмсөөл тэгэл хүнийг ер нь бол дунджаар шүү дээ. Гэтэ томоор аваад үзэх юм бол дундаж Европ хүн одоо Польш юм уу Герман хүн хүнийг яаж хувцлахаас нь илүү ямар хүн бэ гэдгийг нь сонирхно. Тэгээ Монголд ирэнгүүт нь яасан. Би Монголд хурж ирээд би хувцлалтан дээр илүү анхаарч эхэлсэн. Ягаад гэвэл хүн ямар одоо хүн бэ гэдгээсээ илүү ер нь хувцалтаар шууд яачдаг. Ингээд категорид харьцуулж эхэлдэг. Тийм. Наад чинь болохоор юу л да одоо ингээд тренд гэдэг ойлголт байдаг шүү дээ. Тренд нь улс үндэс болгоно шал өөр байдаг шүү дээ. Яг ингээд нийтийн бүр дэлхийг хамарсан тренд бол байхад байж болно. Гэтэ энэ улс үндэс болгон тренд гэдэг ойлголт шал өөр байдаг байна. Тренд яагаад үүсдэг вэ гэхээр энэ дээр тухайн улс орны нийгэм эдийн засгийн байдал трендтэй шууд холбоотой байдаг. Энэ ингээд эрт дээр үеэсэн ч юм уу ингээд холбоод ярьж үзэх юм бол одоо ингээд тренд хамгийн анх үүссэн юм нь нийгэмд тав тухтай байдал ёс зүйг түгээх үүрэгтэй байсан.
энэ болонгууд яагаад вэ гэхээр одоо бидний амьдарч байгаа үеэс ингээд өмнөх дунд тууны үе юм ч юм уу тийм хүмүүс байна шүү дээ. Тэнгүүд одоо ингээд Рококо Барако үе юм уу гэсэн юм байгаа. Тэр үеийн ингээд хувцалтыг одоо ихтэй харьцуулбал илүү юм oversize тийм байсан шүү дээ. Илүү юм гоёл чимэглэлтэй олон давхар хормоотой хувцастай байсан. Тэр нь яагаад вэ гэвэл тухайн үеийн нийгмийн чиг одоо ингээд эдийн засгийн байдал нь хэр сайн байсантай холбоотой харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд тэр хүмүүсийн тийм юм өмсч зүүх нь бол тодорхой. Одоо үед энэ яагаад ирээд тийм хувцастай байж болохгүй вэ гэдэг асуудалтууд гарч ирнэ гингүүд одоо дайны үеуд болж эхэлсэн шүү дээ. Дайн болж эхлээд хүмүүс амар их юм сандралд орсон тийм үү. Тэгэнгүүт тэрэн дээр одоо тийм oversize хувцснууд ч юм уу тийм гоёл чимэглэлтэй хувцснуудаас салах шаардлага гарч байгаа байхгүй юу. Тэрийг нийгэмд маш тайван байдлаар хүлээн зөвшөөрүүл салахын тулд тренд гэдэг юм хамгийн хөөсөн байхгүй юу. Тэр нь ингээд хүлээн зөвшөөрөгдөх байдал гэх юм уу. Хүн ингээд өөртөө ингээд гинтхэн ингээд амар юм гялцсан байжснаа гинт одоо ингээд хувцгүй болох чинь тэр хүмүүсийн хувьд аимшигтай том шин юм байгаа байхгүй юу. Тэрийг маш тайвнаар тэр хүмүүст хүлээн зөвшөөрүүлэх энэ нь одоо ингээд шинэ ингээд тренд энийг одоо өмссөн байвал одоо гоё гэсэн өнцөг үндслийг гаргаж ирэхин тулд хамгийн анхны одоо тийм хувцс нэмгэрсэн үйл ажиллагаанууд нь тренд болж гарч ирсэн байхгүй. Тэр нь эдийн засгийн байдалтай холбоотой. Би бол наадахтаж бас санал нийлж байгаа одоо жишээлбэл 18 дугаар юм 19 дугаар зууны Англиг аваад үзэх юм бол одоо хүнийг хувцалтаар нь шууд яг ямар нийгмийн эдийн засгийн давхархад байгааг ангилж болно те. Одоо ажилчин анги, наймаачин анги, эсвэл нөгөө нэг юу язгууртнууд гих мэтчлэн. Монголд бас ингээд би өөрөө юу гайдаар нилээ их явж исэн. Тийм болохоор нөгөө байнгын юуны Монголын түүхийн музей руу жил болгон явдаг. Тэгээ ингээд музейд байгаа хувцснуудыг ингээ харангуут чинь одоо эмгтээчүүд өсний засалтаараа одоо юутай юу нөхөртэй байна уу нөхөргүй байна уу гэдгийг тодорхойлж болно. Дээрс мэд ямар одоо ястан байсан бэ гэд те одоо бурайд байсан уу халах байсан уу гих мэтчлэн ингээд тэгээ бас ингээ хөдөөгөр ингээ ер нь явангууд чинь монголчууд ер нь хувцалтан дээр маш том ач холбогдол үүдэг гэдгийг би бас анзаарсан. Тий. Тэр л яг эртээр үеэс яг бид нар бас яг тийм амар одоогийн шиг эдийн засгийн байдал нийгэмтэй байгааг болохоор тэр үед бол тийм баян тансаг тийм амар чимэглэлтэй байх нь бол зөв. Тэгэнгүүт Монгол бас нэг тийм уналтын үе гэж ирсэн байсан шүү дээ. Одоо бол ихтэй миний харж байгаа бол амьсгч буцаад дэвшилж байгаа гэж бодож байгаа. Дэвшилж байгаа. Тийм би миний хувьд л тэгж бодож байгаа. Тэгээд монголчууд яагаад хувцалтанд амар анхаардаг вэ гэхээр одоо жишээ нь манжийн дадлын үеч бас нэг талаараа холбоотой ч бас байж болно. Тэр суурь нь болсон байж ч бас байсан байх боломжтой байхгүй. Тэгэнгүүт одоо ихэнх хүмүүс болонгууд гадаад төрхөндөө илүү их анхаарат байна гэдэг нь нэг талаараа жоохон дутуугийн комплекстай холбоотой гэж магадгүй. Тэрийг би яас ингэ дотор ингэж бодож байсан. Тэгтээ нэг манжийн үе дээр ярьчих. Одоо манжийн үе дээр ч юуны манжийн хаан Монгол ноёдууд чинь нөгөө юугаар ангилдаг байдаг шүү дээ. Англи ранклаад жил болгон одоо юу мөнгө өгдөг. Тэгэнгүүт нь малханыхын чимэглэлээр ямар ноён бэ гэдгийг одоо мэдчих болдог гэсэн шүү дээ. Тийм. Тинчээ нэг одоо чулууч илүү эсвэл нөгөө нэг юуны зангидаас мангидасаар нь тэрүүгээр нь ялгаад дээрс мэд тодорхой хэмжээний усны засалт байх хэрэгтэй гэдгийг ингээд тодорхойлсон байсан. Нөгөө нэг юуны Монголын эдийн засагч юуны эдийн засгийн шилжилтийн үеэс одоо жишээл манай аав ээж хоёр бас юуны коммунизм дуусаад арчилсан үед гадагшаа яваал бас эдийн засгийн шалтгаанаас гэх юм уу гадагшаа яваал тэгээд юуны Герман юм одоогийн Польш гэх улсууд бол хөгжсөн байгаа. Тэнгүүд нь юуны Монгол шиг тийм одоо баян юуны орлогын ялгаа байхгүй байгаа гэх юм уу? Дундаж давхар гих байгаа. Монголд тэр юуны орлогын тогтолцоо нь ерөнхийдөө маш тийм одоо мэдгүй 80% нь одоо хөрөнгөгүй тэгэнгүүт нь 20% нь одоо маш тиймтэй маш их асар их мөнгөтэй. Тийм тэр 80% ч одоо тэгээд хөрөнгөтэй харагдах хичээгээд шүү дээ. Тэр нас нэг талаараа амар том юм болж байгаа. Тэгээд би одоо ингээд зарим брендинг дэлгүүрүүд ч юм уу тиймэрхүү юмд ямар хувцас авчрах уу яах вэ энэ зууны тренд юу болж байна тиймэрхүү чиглэлээр бараа захиалга хийдэг байхгүй. Тэгээд сарын их нь бараа захиална. Сарын төгсгөлд аль нь илүү их зарагдсан байх юм уу тиймэрхүү ингээд дүгнэлт гарган заяа. Тэгэнгүүт брендинг лого нь том байгаа бараа бүтээгдэхүүн хамгийн түрүүнд дууссан байдаг. Яа. Тэрээ дууссан байдаг. Тэгээд тэрийг бүр ингээд
зээлээр аваад ч хамаагүй бүгднийг дуусгацсан байдаг. Гэтэ ингээ бусдаар ингээд хуваалт муулт ч юм уу ингээ сэлбэт загварын хувьд өнгийн хувьд ингээд бүр амар юм хай фэшн юмуд байгаа штэ ингээд дэлхийдэг ингээ явж байгаа. Зарим нэг юмнуудыг тэрийг сүүлийн үед бол баг цөөн таваар оруулж ирэх зүгээр мэн гэж бол бодсон. Тэгээд тэгээ хараад үзэнгүүт яг тэр нэг лого том юмнуудыг хүмүүс амар түүж авдаг. Тэгээд хувцсан дээр бас хараад үзэхээр одоо баян ядуу гэж хэлчихэж та цаашаа санхүүгийн хувьд гайгүй байна уу? Ингээ хэлчихье. Санхүүгийн хувьд бэрхшээлтэй, санхүүгийн хувьд бэрхшээлгүй гэх юм уу? Тий. Тэр нь ингээ хувцсан дээр бас ингээ зүгээр тэр хүн ингээ хувц аваа явж хахад шопинг хийгээ явж хахад харагддаг байхгүй. Одоо жишээ нь тийм лого том ч юм уу тиймэрхүү юмнууд авч байгаа хүмүүс. Тэгтээ ингээ лого нь ингээ баг паник харагдахгүй. Гэтээ зүгээр тэр тэрний материал болон чанар өөрт нь хэлбэр хийцэн таалагдаад авч байгаа хүмүүс. Энэ хоёрын хүмүүсийн зан байдал бол амар харагддаг. Тэгээд тас эхлээ юу ярьчлаа. Зөндөө юм ярьлаа, маш амар өргөн сэдвэр тэ. Сэдвийн амар өргөн. Түүхч ярьлаа, нийгэмч ярьлаа. Тий, ерөнхийдөө бол яасан бэ гэвэл чи хэрхэн хүмүүстэй ажилтдаг байдаг тэрийг дөрөв уушаад ялсан. Тэгсээр байгаа. Тэгээ өмнө чамайг хэрхэн стилист болсон бэ гэдгийг ягаад үл нэг шоуд жахтай өвчтэйгээ чамайг агасмын шүү гэж хэлсэн. Тэгээ энийг цаашаа өргөжлүүлчихье. Нэг ерөнхийдөө таньдаг хүн чамд ингээ зөвлөсөн байна. Чи энэ тал дээр авьяастай юм байна. Дээрс мэд чи 10 жилдээ байхдаа бас содон хувцалдаг байсан. Тэгээд ер нь зөрүүд байсан гэж хэлсэн тий. Зөрүүд байсан гэж хэлсэн. Өөр бас одоо жишээлбэл чамд одоо ингээ бодохоор би нэрээ ингэдэг байсан учраас яг яалчгүй нэг тийм загварын мэдрэмжтэй байсан байна гэдэг тодорхойлох зүйл. Тэр ер нь явандаа л зүгээр мэдрэгдсэн болов. Тэрнээс ч нэг айхтар би тэрийг батлах гад нэг зүтгээд байдаг шүү дээ. Одоо жишээ нь би ингээл ямар нэг юм хийлээ гэхэд тэрийг зүгээр л өөр хөрөөл хийчихдэг. Тэгэл тэнгууд нөгөө хүмүүс нь зарим нь вау гэж хүлээж байгаа. Тэгээд нэг бол миний хувьд амар энгийн байсан зүйл тэр хүмүүсийн хувьд шал өөр цоошин үнцэг болцсон байх тохиолдолд амар их байдаг гэсэн байхгүй. Тэгэл за ерөнхийдөө угаасаа энэ тал руу бол жоохон дуртай юм байна. Одоо бас чадах юм байна гэж бодсон. Тэгээд дизайнаар сураад тэгтээ дизайнаар сурж байхдаа ер нь бол одоо стилист болно гэд бодож ирсэн юм уу эсвэл яг юу гэж бодож ирсэн? Юу штэ дизайны сургууль төгссөн хүмүүс л уус бүгд мэдж байгаа. Шууд дизайныхаа сургуулийг төгсөөд юу юуг нэг брэндтэй болоод хувцсгээд ажид ингээд нийгэмээр гарч ирэх амар хэцүү байдаг. Тэр нь л нөгөө нэг амар том даваа гэх юм уу? Тэгэнгүүт тэрэнд хүрэхэд бол бас одоо ингээд санхүүгээс эхлээд юу нь бол амар асуудлууд гарч ирж штэ. Тэгээд надад бодгцсан амар том юм юу вэ гэхээр бид нар угаасаа дөрөв төгсөхдөө ингээд хувийн брендинг гэсэн нэг тийм юмар ингээд диплом хамгаалдаг байхгүй юу? Тэрэн дээр ингээд коллекц юм хийдэг. Тэгээ би яг тэрүүгээрээ ингээд цаашдаа тэрийг ингээд хөгжүүлээд аваад явах боломжтой. Гэтэ ингээд миний ингээд майнд цаг өнгөрөх тусам ингээд хувираадсан байхгүй юу? Тэнгүүд тэр дээрээс нэг талаасаа би өөрийгөө зайраа болоог байгаа юм гэж бол бас авч үзсэн. Тэгээ олон хүмүүстэй харилцах хэрэгтэй юм байна. Одоо ингээд ер нь бол хүмүүсийн чиг хандлагууд ингээд өөр байгаа шүү дээ. Тэгээ сургууль тахад бидний ингээд нэг талаараа хийж сурсан юм нь юу вэ гэхээр өөрсдөө амар гоё ойлгож сурсан байдаг байхгүй юу? Гэтэ хүн дээр ажиллаж чадахгүй гэх юм уу? Жишээ нь одоо ингээд стилистүүдийн гаргадаг надад нэг алдаа шиг юм харагдаад идэв. Одоо ингээд нэг стилист ингээд очиод авна штэ. Тэнгүү тэр стилист нөгөө ингээд өөрөөс нь зөвлөгөө авч байгаа нэг зүгээр яг өөртөө адилхан болгож чаддаг байхгүй. Тийм байна. Зүгээр л яг өөртөө болгож хийдэг. Өөрт нь юу таалагдж чинь тэр болгоныг нөгөө хүнд тавиад тэр нь мэдээж өөрт нь таалагдана. Тэгээ нөгөө хүмүүс нь таалагдж байгаа ч юм уу ч юм уу мэдгүй. Зарим тэгээ за манай стилист хэлсэн юм чинь за энэ миний зөв баха гэж сууж идэг. Наадхыг би хизээ бас яг бодож исэн зүйл юу вэ гэвэл би яг 2 жилийн өмнө илүү 3 жилийн өмнө Central Televiz-д юм дэ Daily Show төлөвлөгчөөр ороод тэгэнгүүт нь тухайн үе стилист нь яг зүгээр юу энийг хүмүүс ингээд зүгээр лук гаргаад өгсөй. Тэгэхээр тэр лук нь юу нь бол тэр стилистийн өөрийнх нь стайл байхгүй юу? Харин яг тийм байдаг байхгүй. Тэрийг бас би ингээд анзаарчаад за ингэж бол бас болохгүй дээ гэдгийг бодчихж байгаа шүү дээ. Тэгээ тэр дээрээс ингээд цаашаа ингээд судалгаа хийж байгаа. Тэгээ хүмүүсийг ингээд хувцлалтан дээр зөвлөгөө өгнө гэдэг нь бас нэг талаараа хүмүүсийг ингээд амар сэтгэл зүйн хувьд яг иймэрхүү хувц өмсдөг хүмүүс ямар байдаг вэ ч юм уу? Ер нь энэ чиглэлийн хүмүүсийг ямар хааш зан төлөвтэй байж болох вэ? Тиймэрхүү юм бас амар мэдэрдэг болчт юм билээ.
Тэгэл тэднэр дээр нь тулгуурлаа л тэгэл над чи юм тийм гээл тайлбарлана. Ер нь бол бараа анхан шатны мэдлэгүүнээс нь ингээд эхлээд тархийг ингээд арайжх юм эрүүлэр ч юм уу зүгээр сэтгэгт нь илүү туслаа явчихдаг гэх юм уу. Надаа бол миний аялал ямар вэ гэвэл миний юуны фэшн тал дээр нэг ганц 2 ном уншаад тэгээ тэрнийхээ дагуу дээрэс нэмээд 2 жилийн өмнө юугаа өнгөө тодорхойлуулад өнгөө тодорхойлонгуудаа тэр нь надад гэхдээ яг та 20,000 төгрөг лээсэн л да. Тэгэнгүүт нь ерөнхийн нэг чиглэлээ авангуут нь яг тэгвэл тэр нэг өнгө тодорхойлолт дээр надад нэг таалагдаагүй зүйлүүд байсан юм. За яг асуучихсан. Таалагдсан уу гэж. За яг 20,000 төлж байгаа учраас би нэг юм бодоогүй. Тэгтээ тэр юу англи хэл дээр илүү дэлгэрэнгүй хайнгуудаа за ерөөхдөө иймэрхүү өнгөнүүд зөндөө олон ерөөхдөө нийтлэлүүд байгаа. Тэрэн дээр тулгуурлаж байгаа л баахан блог пост уншихудаа за ерөөхдөө ийм өнгөнүүд надад зохих юм байна. Дээрс мэд миний нэг арга юу вэ гэвэл зүгээр дэлгүүр рүү яваал. Тэнд байгаа юу надад тохирохгүй өнгөнүүдийг авангуудаа өмсөж үзэнгүүтээ толиро ингээ харангуудаа зураг авангуудаа ерөөхдөө нэг мэддэг шүү дээ. За энэ гоё тохирч байна. Ягаад ч мэдгүй нэг хүн арай илүү нэг тийм гоё харагдаад байдаг нүдэнд. Тэгээ ингээ нэг баг 2-3 өдөр ингээ зарцуулангуудаа хүн чинь ерөөхдөө за нэг иймэрхүү өнгө зогч ингээ зураг мургаа ингээ аваад яангуудаа найз судруулгаас явуулангуудаа ерөөхийн ингээ нэг тийм баримжаагаа авчихна. Тэгээ нэг амархан зүйл гэвэл яг өөртөө тохирдог өнгөний хуудас өмсөх юм бол хүн бас юу амар болчихно. Ягаад гэвэл ямар өнгө авахгүй гэдгээ юу мэдж байгаа. Би жишээлбэл нөгөө нэг юу тийм хүйтэн өнгөтэй юм надад зөгтөхгүй. Тэгэхээр би хар өнгийн юм өмсгөө болсон. Илүү яг нэг юу биш нэг юу warm үлээ muted autumn өөрөлдвөл нөгөө нэг юу намар гэхдээ muted гэх гэдэг. Намар хаварлуугаал байх. Намар тал руугаа тэгэнгүүт нь би ерөөсөө нэг тийм юу ногоон бор тэгээд ийм шаргал одоо беж маягийн өнгөнүүд надад илүү зөгтөг. Тэгтээ нөгөө нэг юу яг гэвэл юу би аналог хувцлах хэрэгтэй өөрөөр хэлбэл энэ ийм цамц сайх юм бол яг төстэй өнгөний өмсөл тиймэрхүү өмсөл илүү надад ер нь тохирно гэд судалгаа хийсэ. Тэр өнгөний тал дээр бол юу л та. Тэрэн дээр одоо ингээ хараад үзэх юм бол хувийн өнгө тодорхойлох гэж байдаг шүү дээ. Энэ гэхдээ яг үнэхээр нэг талаараа хамгийн аюулгүй зүйлсийг хүн санал болгодог. Тэгээд тэр өнгө хаана яаж байрлаж байгаа гэдгээс амар хамаарх байхгүй. Жишээ нь энэ эрэгтэй хүн дээр арай илүү ихтэй үр дүн гардаг гэж магадгүй. Эмэгтэй хүн дээр эн чинь бүр хувийн өнгө тодорхойлолт гэдэг зүйл миний хувьд байхгүй гэж үзэж байна. Оо за. Яагаад вэ гэвэл одоо тэр эмэгтэй хүн чинь нүрээ бодно. Тэгээ өснийх нь өнгө нь ингээд хаяа гинт өөрчлөгдөж байна. Тэгээ хаяа нар салхинд яваад арсных нь өнгө нь өөрчлөгдөж болно. Нэг үл гэртээ ягаад тухай цааж болчих болно. Тэнгүүд илүү их ингэж хувирдаг хүн байгаад байгаа байхгүй. Тэнгүүд тэрнээр одоо жишээ нь ингээд хувийн өнгө тодорхойлж байгаа тэр хүн хурж ирэнгүүтээ за чамд тэр тийм өнгө уусаад зохихгүй хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэндээс бас нэг хүн хурж ирсэн ээ. Тэр зохихгүй гэдэг байгаа өнгийг нь зохиулаад байх ёстой байранд нь тавиад яг ингээд тооны ингээд байх ёстой хэвэнд нь ингээд тааруулаад зөв газар навьж байрлуулад харуулах юм бол тэр зохихгүй байна гэж байхгүй. Бас тийм байлээ. Ягаад гэвэл одоо жишээлбэл надад ямар өнгө үлээ юу одоо жишээлбэл цэнхэр бүр тийм хүн зохихгүй байгаа. Тэгэнгүүт нь тэрийг нэг нэг юу цайруулаад яачих юм бол юу яана тэгвэл ингээд болоод идэг. Одоо muted цэнхэр өнгө байх юм бол дээрэс нь мэд одоо жишээлбэл юу бас нэг арга юу гэвэл юу би нэг хүнээс сонсч ирсэн юм аа. Ерөнхийдөө зохихгүй өнгө байнгуудаа яг нэг өрний хаажуудаар зохитой өнгө өмсөнгүүтээ тэгээд тэр чинь бас яаж ч болно шүү дээ. Зөксөлж болдог гэх юм уу. Тэгээ хувийн өнгө тодорхойлт чи яг үнэлэхэд бас арьстай хамгийн ойрхон байгаа хэсгүүд ч юм уу. Цээжнээс дээш ч юм уу толгоноос энэ хавьтал илүү их нөлөөлдөг. Тэгээс бусад газар бол ямар өнгө байх нэг зохиод байгаа зохихгүй юм бол хамаагүй шүү дээ. Тэгэхээр тэр нэг өнгө байгаа шүү дээ. Тэр нэг өнгө тэр хүнд зохихгүй байна гэж үзэж байгаа бол биш үү? Нэг бол тэр өнгийн өмсөж байгаа хүн өөрөө тэр өнгөнд дургу. Нэг бол тэр өнгө зөв газараа байрлахгүй байгаа. Тэгээ нэг бол тэгвэл тэр цоошин зүйл. Одоо жишээ нь ингээд тренд ч юм уу тиймэрхүү хүмүүсдэг юмуд чинь ямар нэг юм нэг комбек юм цоошин хүний ингээд харж тасаагүй юм байдаг байхгүй. Тэгэхээр нэг бол цоошин юм байгаа зөв газараа байхгүй байгаа. Нэг бол тэгэл тэр өнгөний өмссөн байгаа хүн дургу байгаа. Maybe стилистэн дургу өнгөн ч үж болно. Тийм болохоор би өнгөнүүд дээр бол амар тэгж хязгаарлаа гэж юусэн боддгоо.
би насны юу гэж бодож исэн бэ гэвэл би өөртөө нөгөө нэг юу тийм зүгээр нэг юм классик загвартай сахин хүрдэг хэлгүүлж ирсэн. Нөгөө нэг юу дали ташуу нэг рок юуны мотоцикл ундаг тийм за байкер тий байкер жакет. Тийм. Тэрийг тасаар өнгөөр хийлгүүлсэн. Тэгээ сүүлд нь ингээ өмсөнгөтэй яг тэрийг би нэг өнгө тодорхойлохоос өмнө хийлгүүлсэн байсан юм аа. Тэгээд ерөнхийдөө дахиж ерөөсөө өмсөөгүй шүү дээ. Яагаад тэр хар байгаа нэгтэй чамд нэхлээрээ таалагдчихсан юм уу? Эсвэл тэр хүн чамд үгүй зүгээр нөгөө нэг юу классик загвар учраас тэгэл хизээч хуучрахгүй нөгөө байкер тий жинсэн дээр ингээ өмсчин ингээ ягаа бодоол тэгэнгүүт нь сүүлд нь ингээ бодонгуудаа за нэг юу тийм хэрвээ шаргал өнгөтэй ч юм уу эсвэл тийм ногоон дуу өнгөтэй хийх байсан болгоо юм штэ гэж бодсон. Яагаад гэвэл яалчгүй ингээ өмсөд үзэнгүүт нь тэгтээ бас юуны эффект гэсэн байж болно. Өнгөө тодорхойлцсон учраас надад зөхгүй. Тийм хүн суучдаг байхгүй юу? Энэ өөрөө зүгээр гэж харж байсан чи за энэ зөхгүй байгаа хаа. Өөртөө итгэлгүй болгоо ичж байгаа байхгүй тийм ч. Тэгээ энэ өнгө тодорхойлтоос нэхлээрэж гисэн хүнийг ингээд амар өөртөө итгэлгүй байхад бас жоохон нөлөөлж л байгаа байхгүй юу? Тэр бол бас надад бол жоохон сонирхолтой. Тэгээд нэг Tanner Gazi гэдэг нэг Америкийн яг нөгөө бас нэг fashion стилист байдгийг. Тэрний номыг нь би уншсан. The Power of Appearance буюу юу гэж хэлэх юм ерөнхийдөө гаднах төрхийн хүч гэх юм уу. Тэр номон дээр ерөнхийдөө амар супер ном. Ер нь эрэгтэй хүнд 3 тийм ерөнхий одоо зураг байгаа гэж тодорхойлсон. Нэг нь юу вэ гэвэл одоо rugged буюу тийм ангийн хуудас ч юм уу эсвэл нөгөө нэг яг нөгөө гараараа ажил хийдэг хүмүүс нэг тийм хувцалтай байдаг шүү дээ тий. Одоо ажлын хуудасч гэх мэтчлэн юм уу. Нөгөөх нь тэгэнгүүтээ одоо refined буюу одоо мэдгүй банкет ч юм уу санхүү ч юм уу ингээд хуульчиг бодонгот нь дандаа нөгөө нэг гонж өмссөн тиймэрхүү хүмүүс харагддаг шүү дээ тий. Элегант талдаа. Тэгэнгүүт нь юу rakish гэдэгнгүүтээ одоо илүү нөгөө юу урам бүтээлч гэх юм артист талдаа. Тэгээ ингээ 3 категорчлаад нэг тийм ихэд тест бүгдлөнгөтэй хүн яг ямар хуу талдаа вэ гэдэг тодорхойлгоодаас одоо бас ингээд юу нь бол бууж өгчээсэн. Тийм наад чи бол зөв. Тэнгүүд одоо ингээд бас насны одоо ингэ сонирхлын ялгаа нь бас үндсэн бараг л 5-9-д баг хуваагдчихдаг байхгүй. Тэр нь ингээд яг яаж байгаа юм гээд одоо жишээ нь хамгийн бага наснаас нь бол ингээд аваад үзэн шүү дээ. Тэнгүүд ийм замбраагүй байдаг гэх юм уу. Тэгээ тэндээс ингээд дээшлээд ирэнгүүт өсвөр насны үе байгаа шүү дээ. Тэр нь болонгууд өсвөр наснда ийм хүрээлэлт нэг юм орж байгаа шүү дээ. Тэрнтэй танин мэдэх, тэрэнд өөрийгөө уусгах нэг тийм чиглэл рүү авчиж байгаа. Тэндээс дээшлээд ирэнгүүт ажил амьдрал ч юм уу тиймэрхүү юмтай ингээ холбоотой болоод ирчдэг. Тэгээ тэндээс гараад эхлэнгүүд хүмүүсийг арайж өөрийгөө олж тодорхойлж өгнөл болдог гэж зүгддэг байхгүй. Тэр нэг эмэгтэйчүүдийн хувцсан дээр амирх гарч ирдэг байхгүй. Тэгээ одоо ингээ өсвөр насны хувцсан нь бол бас нэг талаараа хараад энэ яг ямар хуу насны хүн бэ гэдгийг тодорхойлждаг байхгүй. Тэгэл арай айл болох өсвөр насны хүүхдүүд нэг талаараа жоохон ингээ том хүн болох гэж хичээдэг шүү дээ. Тэгэхээр мейкапыг амар зузаан тавьдаг ч юм уу те. Тэнгүүд мейкап ингээ амар зузаан тавиад тотод юм ингээ тавьсан. Тэнгүүд би одоо ингээ уртаа харагч байгаа гэж бодоод байхгүй. Тэнгүүд тэрийг бол ингээ арай жоохон нас ахмаг ихчнэр ч юм уу харж байгаа шүү дээ. Тэнгүүтээ сайхан нас гээл харж байгаа шүү дээ. Яг үүндээ. Тэнгүүд тэр охин ингээ хөрхэн амт ингээ би яг энэ ихчнэр шиг болцсон гэж бодоод иж байгаа байхгүй. Тэнгүүд тэрнээсээ гарангуутаа дахиад нэг юм ингээ жоо ойлгож байгаа. Тэнгүүд амар хямдхан олон төрлийн хувцас өөртөө цуглуулж эхэлдэг. Тэр нь ингээ шаардлагатай ч юм уу шаардлагагүй ч юм уу хамаагүй. Нэг удаа өмсгдөд хайж гин үү дахиад өмсөж гин бараг дахиж өмсөхгүй те. Зүгээр л хямдхан амар их юм ингээ цуглуулад байдаг. Тэрийг ингээ сольж холиод ингээ байгаад тахын тэр хүмүүс тэр насны хүмүүст амар тохирдог гэх юм уу. Тэгээ тэндээс ингээ арай жоохон дээшлээд ирэнгүүт чанартай хэдхэн хувцас ах юм байна гэж ойлгож эхэлнэ. Тэгээ чанартай хэдхэн хувцастай байх юм ингээ ойлгоод эхэлж байгаа шүү дээ. Тэнгүүд яг энэ хоёр ингээд майндтай хоёр хүмүүс хоорондоо юм яхаарс амар эвгүй харагддаг заяа. Нэг нь ингээд бүр ингээд баахан юм ингээл өөр төр ингээд зүгэл ингэсэн тэгснэ. Одоо нөгөө нэг өөрөөс нь жоохон нас ахмаг байгаа. Гэхдээ чанартай хэдхэн юм авъя. Нүүрэндээ за ингээд хэтэрхий их юм за төрсөн төрхөйг ялгаагүй юм байна гэх. Тодорхой хэмжээний юм сууц юм байна штэ. Тэнгүүд нөгөө амар хэм зүгтэн байгаа хүмүүс тэр насны хүмүүс мэдээ царайны хувьд овор багтай ах юм бол амар доошоо ингэж харцдаг. Тэр нь ингээд амар харагддаг. Өөртөө болохоор нэг арай илүү байгаад ч юм уу эсвэл шинэ юм үзээд
олон төрлийн хүмүүс байд юм байна, олон сонирхол байд юм гэж хараагүй байгаа болохоор тэнгууд яг энэ төрлийн хоёр хүмүүс хоорондоо юм ярихаар ерөөсөн санаа бодол юу ч ярьж байгаа нь ерөөсөө нийлдэхгүй цаа ингээд хажууд нь ингээд байхад хүртэл ингээд амар доохгүй. Гэтэ ингээд гарц гаргалгаа энэ мэдээд байгаа шүү дээ. Гэтэ аль-алинд нь яаж чиглэл угаасаа тэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэл угаасаа өөр өөртөө замаар явал тулгастай юмудаа тулаал ингээд явжлаа хүмүүс. Тийм юм бэ дээ. Юу бол чинь юуны бүр нэг юм брендинг юм өмсөх логотой нэг өмсөх дургу. Тэгэнгүүтээ жишээ нь би юу 2 жилийн өмнө юу Таиландд нэг юу джинс хийдэг нэг тийм жижиг компани болсон юм. Яг нэг юу жинхэнэ нөгөө джинсний Япон джинсээр джинс хийдэг. Тэгэнгүүт нь тэр нь үнэн ч гэсэн одоо мэдгүй боломж нэг өмжийг $100 авах боломжтой. Гэхдээ яг тэгэнгүүт нь яг хэмжээнд ингээд харуулаад хийгээд өгчихнө. Тэгэнгүүт надад амар супер санагдчихад юу ямар Levi's ч илүү эсвэл ерөнхийдөө нэг тийм ямар ч тийм брэнд юм байхгүй. Тэгсэн мөртлөө гоё ингээд тэр хүн тэгээд тиймэрхүү надад юм илүү таалагддаг. Тэрээс нэмээд юу тренд жил болгон одоо нэг трендүүд ингээ өөрчлөгдөж байгаа шүү дээ. За энэ зууны ийм тренд боллоо ингээ тэгэнгүүт нь би яг өөрөө ингээ бодонгуудаа тренд хөөх дургу. Ягаад гэвэл тренд хөөх хөнгүүд чинь тэгээ одоо өмсөж байгаа юм маргааш. Тийм тренд хөвч санхүүд амар гардтай юм байхгүй яг үнээл. Тэнгүүд тэр талаараа тренд ингээд тэр хүн хөөгөөд байна шүү дээ. Нэг талаараа тэр хүн амар паник атакт ордог гэх юм уу. Одоо би нэг артистууд дээр амар харж байсан байхгүй. Тэр яаж ийм вэ гэхээр одоо ингээл тренд ингээд хөөх гэхээсээ илүү ингээд өөртөө ингээд амар хэм наадаг. Тэгэл ингээд тэрийг ингээд дандаа ингээд recycle ингээд хийх гэл ингээд яваад байгаа штэ. Тэгээд тэснэ нэг өдөр нэг юм нэг хэм хэмжээ ингээд итгэх юм бол тэндээсээ дахиад дээшлүүл тун нь ингээд ихтээд замбрааг болчих гээд байдаг. Тэр нэг лимит шиг юм дээр ингээд тулаад гацчихдаг байхгүй. Тэгэхээр ингээд тэр хүн ямар ч урагшлах ямар ч юм нэг юм байхгүй. Тэнгүүтээ ерөөсөө урагшлахгүй байгаа тэр хүн өөрөө ингээд хүлээн зөвшөөрөхгүй байснараа ингээд бүр ингээд олон юм туршиж үзнэ. Бүр ингээ хэрэгтэй ирэхгүй юм ингээ өөртөө наагаад эхэлчихдэг байхгүй. Зүг зүгээрээс үсмэсээ гинт ингээл бүр навшаалгаал таарч байна. Тэр нь яг үндэ өөрт нь загч байгаа ч юм уу гүү ч юм уу мэдгүй. Тэнгүү тэгээд өөрийгөө бие хамгаалах инстинкт нь хөдөлгөөрөө энэ надад таалагдж байгаа гэл ингээл аваад үзчихдэг. Гэхдээ тэр нь ингээд өөр ингээ ахих гээд байгаа хичээл зүтгэлэн. Гэхдээ тэрийг ингээд ерөөсө тунгинд харуулахгүй байгаа байхгүй. Тэнгүү амар цаг хугацаагаа алдна, энерги алдна. Тэгж бол санагдтыг. Тэгэхээр ингээ өмнө тун ингээд хитрээд ингээд дээшээ явуулах юм бол тэндээс чинь хязгаар байхгүй. Энэ ер нь бол нөгөө юуны солиорл тааз байхгүй. Тий, солиорлд бол нэг хязгаар байхгүй шүү дээ. Тэгэл хүмүүс тэгэл glow up хийх чинь, comeback хийх чинь гэл жил болгоо өөр төрөө нэг юм нэмэл скул тэгэл жил болгон ямар нэг юм ингээ өөрчлөлөөр агаад тэгэл нэг цэг дээр очиод тэгэл гацчихдаг шүү дээ. За тэгээд юугаа сургуулаа төгсөөд анхны үйлчлүүлэгчийг хитэ олсон яаж болсон юм? Тэрний юу ямар хөө мэдрэмж байсан бэ? Хамгийн анхны үйлчлүүлэгч юу? Би чинь яг стилист дээрээ бол бас яг шууд яваагүй маа. Би ч бас модель бас хийгээд идэв. Тэгээд модель хийгээд ч юм уу энтэнд одоо ингээд орно штэ. Тэгмүүд нөгөө хүмүүстэйгээ ингээд хувцс ч юм уу тиймэрхүү юм ингээд ярилцсан. Тэгмүүд би ингээд одоо ч гэсэн ер нь бол орж байгаа зураг авалт болгоно би зүгээр өөртөө стилист тэгээд орчдөг байхгүй. Тэндээс ер нь миний хамгийн анхны стартап дээр бас орж исэн. Яг нөгөө нэг Кашмирын коллекц дээр тий орж исэн юмнууд л байгаа. Тэгэхээр миний хамгийн анхны үйлчлэл баг би өөрөө юм уу? Тий. Өөртөө ер нь бол ингээд стилист тэгээд ингээд юм ингээд ороод ингээд ажиллаад ингээд явж исэн. Бусад хүмүүстэй харилцсан гэх юм бол би ч бас яг хувь хүмүүстэй гэхээс илүү креатив тал руугаа амирх ажилладаг. Креатив тал гэхээр клип зураг авалт одоо тиймэрхүү юмнуудтай л нөгөө нэг стилистээр оролцдог гэх юм уу. Тэгэж явдаг. Хамгийн анхны клип гэх юм бол Руки тэрний Ибн Мачтар яхтай гэдэг дуу нэдэг. Тэрнэр би бас өөрөө ч гэсэн байдیں۔ Тэгээ тэр үед болонгод Grey Minds magazine гэдэг нэг газар байдаг гэсэн байхгүй. Тэрний яг үндсэн стилист Буйна гэдэг нэг хүн байдаг. Тэр бол маш мундаг хүн. Миний бол хамгийн анхны харсан хамгийн мундаг стилист байхгүй. Тэр хүнтэй ер нь бол ингээд цуг байж юм хийжсэн. Тэр клипэн дээр туслах стилистээр ер нь бол ингээд ажиллаад хамгийн анхны ажил гэх юм бол тэр клипний ажил байгаа. Тэрийг үзэх юм бол тухайн цаг үед бол хамгийн амар клип.
Тэр клипийг бол үзчихсэн юм шиг бууж байгаа тий. Тийм. Миний ер нь л стил дээр туслахаар орчихсан. Хамгийн анхны ажил. Чи нэг орж байсан ч илүү ямарчсан нэг юугаа яатсан. Тэгээ нэг лентменттэй. Лентментээр орсон байдаг. Тэр клип окей юм байсан байж таа. Тийм. Тэгээ ер нь орж байгаа ер нь бол бүх зураг авалтмаалт ч юм уу бүх юмдаа би өөрөө стилтэй хийдэг. Тэгэл тиймэрхүүлэн да. Ингээд одоо подкастын маань хүрээнд одоо хүнтэй сингл байгаа хүмүүс хэрхэн одоо хүнтэй танилцж байхдаа яг яаж аятайхан харагдах болно стилээ те level up боломжоор level up хийхийг ярьж байна. Ерөнхийдөө чиний ажилласнаар өөрөө ингээд болж явах байхдаа хүмүүсийн ерөнхийдөө фэшн тал дээр ямар хуу алдаа хийж байна. Техник бол нэр штэ. Хамгийн том алдаа нь бол тэр заяа. Одоо жишээ нь тэр хүн угаасаа догтлсон байгаа тийм үү? Цоошин хүнтэй ингээд анх удаа хоёулаа уулзах байгаа штэ. Тэгэнгүүт гинт ингээд өөрийгөө ингээд амар ингээд гоё харагдуулахын тулд өмнө хизээж туршиж байгаагүй шинэ хувцас ч юм уу, шинэ мейкап ч юм уу, шинэ үсний засалт тиймэрхүү юмнуудыг ингээд туршаад нөгөө хүнд ингээд гоё харагдахын тулд хитрхи хичээждэг байхгүй. Тэнгүүд яг үндэ тэр ингээд амар хичээж байгаа юм чинь фейлд тохиолдол амар их байхгүй. Тэр нь нэг талаараа чамд ингээд шинэ мэдрэмж болохоор чи өөртөө ч амар тухгүй байна. Юу нөгөө хүн тэгээд нөгөө хүнтэй танилцаа сууж байхдаа баг тийм ингээд хоёр хүн чинь ингээд танилцаа суухаар энэ хүн надад таалагдчих нөгөө чамын дүр бодох хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй шууд би энэ хүн таалагдж байгаа болов гэсэн бодол нь хамгийн түрүүнд орж ирэхэд нөлөөлждөг байхгүй. Тэгэхээр хэрвээ болцоонд ч юм уу дейтэнд явах гэж байгаа бол одоо өөрийнхөө ингээд өмнөх цаг үед ингээд мэдж байгаа шүү дээ. Тэр дундаас хамгийн өөртөө тухтай. Тэгээд ер нь бол ингээд за тэр мейкапыг хийхэд ч юм уу тэр хувцсыг өмсгöd өөртөө хамгийн тухтай байдаг. Хамгийн тухтайгаараа л анхны болцоонд ер нь л очивол зүгээр. Тийм энэ дээр бол тэгж бол хэлнэ. Тэгэнгүүт шинэ юм битээ турш. Тэ сая бол ерөнхийдөө илүү эмгтээчүүдийн үүднээс хэлснөөс үл эрэгтэйчүүд аль аль нь. Тэ ингээд эрэгтэй хүмүүс ч гэсэн багш хурж ирснээр гинтхэн үсээ ингээд цоошин засуулсан эрэгтэй хүн чинь шууд харагддаг байхгүй юу? Одоо ингээд гурвалжлал ингээд засмарсаал ингэжтэй шүү дээ. Тэгвэл ганц хоёр үс мэс нүрнийх нь энэ тал нь ингээд наалцсан. Тэгээд цоошинээр хайчилсан үсний чи үзүүр хүртэл шалгуур харагдаж шүү дээ. Тэгэл хэлбэр мэлбэр бүх юм ингэсэн тэгэл за хичээжтэй л гэж харддаг шүү дээ. Тэгэнгүүт нь ингээд тэгэл хувцсан ингээд яах вэ? Тэгэл хаяа өрчлөө байж болно шүү дээ. Тэгэхгүй бүр яг гэртээ ингээд бүтэн цаг бараг бэлтэж байгаа гараад ирсэн юм шиг ингээд бүр яг ийм болоо хүрээд ирдэг аахгүй юу? Үнэртээ усмас нь бараг толгой молгоо цогтолчих. Гэтэ чи ингээд стилист учраас яг ингээд эрэгтэйчүүд яг ингээд мэдэнгүүтээ болзон дээр яаж арай нэг өөр хувцалж ирэх үү ерөөхдөө энэ чи стилист юм чинь нэг тийм хичээдэж ш надтай уулзж байгаа залууч. Нэр энэ дээр аим инээдтэй нэг юм байна. Би бүр яг нэг сүүл дүгнэлт зүгээр хийж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь за яг үндсэн надад бол хоёр л гэсэд юм. Тэр хоёр л яг амар гоё хүмүүс байгаа заа. Тэгсэн чинь одоо ингээ ерөнхийдөө ингээ наваа дейтэнд урьж байгаа ч юм уу уулзж байгаа залуучууд байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд тэр залуучууд яг надтай хамгийн анхны болцсон дээр хурж ирэхтэй яагаад ч юм ямар нэгэн тийм нэг экстра юм болдог дүр тэр наа хүрээд ирдэг. Нэг үл ингээ надтай уулзж байгаа цаг хугацаанд яаж ч заавал нэг удаа өсөж цайруулдаг. Би өөрөөсөө яагаад гэж мэдгүй. Өсмөсөө ингээ цайруулаад ч юм уу ингэж мингээд өөртөө ингээ өөрчлөлт хийгээд тэг ингээд нэг надад таалагдах гад ингээд нэг эсвэл ингээ надаас ингээ яагаад гэдэг мэдгүй. Ямар нэг тим юм ингээд амар ажиглагдаад байдаг зөө. Одоо би ингээ Instagram ч юм уу ингээ хараад ерөөдөө ямар хүн ингээ харж байгаа штэ. Танихгүй юмдаг уулзахгүй штэ. Тэгээд гинт ингээ надтай ингээ уулзгаа хурж ирэхээрээ амар том зүйлт мөлт ч юм уу энэ ингээ зүгтсэн. Эсвэл нэг залуу байсан тийм шавшар өнгийн бат цамц өмсөв үрээд ирсэн. Тэр нь ингээ өөрт нь амар тийм харагдчихсан. Яа нэ үзүүл муухай л юм ярьж байна да. Дахиж утг юм сар. Ингээд шавшар өнгийн цамц өмссөн. Яг хөө тэр нь энгийн цамц гэж болно шүү дээ. Тэгсэн чинь ингээ сорооч хүн заяа шавшар ингээ өнгийн цамц өмссөн. Тэгснээр доогоор ингээ бирүүкөө өмдтэй. Тэр бол миний хувьд л яаж юм бэ гэж. Тэгээд дахиж болцоогүй. За бас дахиж болцоогүй бол болцоогүй. Гэтэ ер нь бол тэг яах нэг хүнтэй бол нэг муухай харцтай байдаг болохоор. Тэгээ тэрийнээс өөрт нь хэлээд байгаа юм чи цаашаа юм бэ. За хоёлаа юм бол арай болохгүй мэнаа зүгээр яг найзуучиг бай. Ингээ хэлэхгүй дээ. Хоёлаа ерөнхийдөө болцоод юм. Би чиний ярих намайг утасны стилист ч юм бол. За тэгэхээр бас болохгүй. Тийм ч шиг за энэ буруу юм. Яа
Йоо, тэр бас амар сонь байдаг шүү дээ. Одоо яг би нэг стилист байж болно. Гэхдээ тэглээгээд нэг хүнтэй болцоод юу ингээл хавь хувцас ингээл хараад дээрээс нь доошоо шинжээл. Инста юм ингээл суугаад тахгүй шүү дээ. Кастинг биш дээ. Тийм энэ ямар кастинг байгаа шүү дээ. Тэгэл эмч ч гэсэн нэг хүнтэй болцоод чиний тэнцээ чи өвдөдгөө гэх юм ярээ суугаад тахгүй шүү дээ. Тэгээ уламжлал ангаахын эмч байснаа дээ. Хүнтэй болгоо цаа илүү. Тийм юу ингээл суцмас гэж. Тэр юм болохгүй шүү дээ. Ингээл хуулийн зөвлөх хүн байсныг хурж ирснээр чам яв нэг банкны асуудал бай. Тэгээ суугаад байхгүй байхгүй. Тэгэхээр ингээд бас за цаашдаа надтай уулзуул гэж тайван. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс анхны болзуун дээрээ өөртөө аль болох тэ 5 тухтай хамгийн тухтай хуцаа өмсөх. Өмсөл хамгийн тухтаараа л байх хэрэгтэй. Тэгэхгүй л хитрхи хичээгээд ирүүл ер нь амар бурууддаг. Гэтэ яг хөө ингээд бас хитрхи өдөр тутам байдаг шиг бас ирмээргүй байгаа ч юм аа нэг тийм альбан юм гой мой болцоонууд байгаа штэ. Тиймэрхүү юмнууд хэрвээ ингээд очихж байгаа бол одоо нэг классик яг сонголтын хувцснууд байдаг штэ. Тиймэрхүү хувцснууд дээр аксессуараараа арай илүү чимэглэж өгөөд ер нь энгийн хувцас арай аксессуараар чимэглээд тэг хурж ирүүл ер нь бол зүгээр гэж боддог. Тэгээс ямар нэгэн тийм шинэ нэрс шийдэл мэдлэл битээ туршдаг байгаарэ. Бас нэг болооны газраас шалтгаал юм шүү дээ. Одоо тий за нэг юу ууланд гарыг эсвэл одоо мэдгүй нэг юу нэг фантазиа тоглолт үзье гэх юм бол хүн чинь бас тэрэндээ даа. Өөрөөс хурж ирэх шаардлагууд бас байгаа шүү. Тэгэхээр ямар дейтэнд явах гэж байгаа. За хэрвээ чи яг ийм дейтэнд явах гэж бол чамд хамгийн дуртай хувцас чинь юу юм? Хамгийн тухтайгаараа чи яаж байдгийг өөртөө санаа зовхгүй байх хувцас л ер нь бол сонгож хэлцүүнд явах хэрэгтэй. Тэгээ сэтгэл зүйн дээр фэшн хувцлыг аваад үзэх юм бол хүмүүс ч ерөнхийдөө яаж зөвлөгөө өгөх вэ? Одоо хэрвээ жишээл энэ подкастыг сонсож байгаа хүмүүс яг өөрийнхөө тэг ингээд лук эсвэл нэг тэр фэшн донжооч гэх юм уу ерөнхийдөө арай нэг тийм чүд ингээд сайжруулахын тулд за нэг дахиад ерөнхийдөө хүн өөрийнхөө одоо шүүгээ гэж юм уусах хувцалтаа хэрхэн сайжруулж болох вэ? Өөртөө тий. Тэрийг сайжруулах гэдэг чинь бас айгүй том даваа л да. Тэгвэл одоо ингээл ерөнхийдөө нэг зөвлөдөг хүмүүс байдаг ш. Тэр нөгөө ажил мэргэжил нөгөө хамаатай, хоббиг хамаатай гэдэг нь амар хамаатай одоо болоод ороод ирж байгаа байхгүй. Тэр хүн ямар ажил мэргэжил эрхэлдэг тэрнтэй хамаарад ажил мэргэжилтэй холбоотой хэдэн хувцсны лүкнүүд байгаа тийм үү. Тэгмүүд тэрэн дээр тэр хүн өөртөө шинжилгээ хийчих бас болох байхгүй. Одоо ингээ хэлээ чам дээр нэг ингээ зүгээр би одоо зүгээр төсөлж байгаа шүү. Чам дээр нэг хуйлж очсон гэж бодъё те. Тэнгүүд нь би өөрийнхөө гэхдээ бас энэ бас юм байна штэ те. Яг шууд ингээ зөвлөхөд боломжгүй ягаад гэвэл за би хуйлж юм байна. Тэгэнгүүт нь би тэг карьерээ илүү дэвшлэх чинь ингээ. Тэгэнгүүт нь арай эсвэл нөгөө нэг мэдгүй би хүнтэй танилцмаа гэвэл тэр чин шал хоёр зүгрөө явчихад байгаа юм штэ те. Тийм ер нь л энэ шал хоёр зүгрээ. Одоо юм албаны ажил мэргэжил эрхэлдэг хүмүүс байгаа штэ. Энэ хүмүүс стилист авдаг шалтгаан юу вэ гэх юм бол тэр хүмүүс нөгөө нэг өнгөний мэдрэмж хэрэгтэй байдаг. Хувцсныхаа хэлбэрийг харах хэрэгтэй байдаг гэх юм уу. Тиймэрхүү шаардлагууд байгаа. Яг анхны ингээд хүнд ингээд үзэгдэх орчинд яаж харагдах вэ гэвэл хамгийн аюулгүй тухтай ингээд харагдах хэрэгцээнүүд байгаа штэ. Тэр хэрэгцээнүүдэд хангаж би чадж байгаа юу гэдгийг л яг хийдэг гэх юм уу. Тэгээ яг хувь хүний стилистээр ингээд аваад үзэх юм бол тухайн хүний сонирхол ч юм уу хобби моби тэднэр нь надад илүү сонирхолтой санагддаг. Жишээ нь хүн болгонд нэг дуртай тийм алдартан ч юм уу за нэг би энэ хүн шиг болчих юмсан. За нэг би нэг юм болмоор энэ да гэд нэг тийм бодол өгдөө шүү дээ. Тэрийг би амар асуудаг байхгүй. Тэгэнгүүтээ тэр асуусан хүмүүстэй өөрийг нь харьцуулж харна. Тэгээд өөрийнх нь хувьд тэрэн лүү найлуулах хүрэх хамгийн ингээд ойрхон төвшөнд нь би бол авчи гэж амар хичээдэг. Ягаад гэвэл нөгөө хувцалт нь бас ингээд тэмүүлэл үү те. Одоо байгаа байдал биш харин нөгөө нэг мөрөдөл дэвшлэх тэмүүлэл. Тийм шүү дээ энэ чинь амьд байх амьдрах хоёр ч өөр гэдэг байгаа шүү дээ. Хүн чинь тэгээд амьд байгаад иж болно. Тэгэл амьдрахын тулд хүн дуртай хүсэж байгаа бүх юм хийж явах хэрэгтэй. Тэгэхээр тэгэл хүсэж байгаа тэр айдал ч юм уу тийшээ найлуулах төхүүлхийг би амар хичээдэг шүү дээ. Манайч амар ерөнхийдөө бол гоё мэдрэгдэж чинь яг хүнтэй ингээ ажиллангууд нөгөө нэг одоо байгаа байдлыг харахгүй ирээдүг ингээ. Ирээдүг нь би харах юм л дуртай. Тэгээд бас одоо зарим хүмүүс дээрс тийм ба. Одоо сонирхож байгаа сонирхол нь хүн болгон л жил болгон сонирхол нь өөрчлөгдөж дээ шүү дээ. Тийм болохоор одоо би санал болгож байгаа юм аа.
жилийн дараа энэ хүн энийг ингэж магадгүй дээ гэсэн бас таамаг төвшүүлж нөгөө хүндээ санал болгодог гэх юм уу. Арай илүү дараагийн ингээд хувирлт нь ингэж уусгах зорилгоор гинт ингээд авахгүйгээр тэгээ бас зөвлөдөг. тэгэнгүүт нь бас одоо чиний зөвлөгөөн дээр тэр хүнээс тодорхой хэмжээнд бас чадвартай болно өстэй те ерөнхийдөө хувцалтан дээрээ ерөнхийдөө мэдрэмжтэй болчих واخгүй. Мэдрэмжтэй болчих нь. Тийм. Тэгэхээр цаашдаас өөрийгөө аваа явахад амар хэвтэйхэн болгодог. Юу яаж ийсэн нөө сонгуулийн үеэр яг нэг улс төрч нарт лук бүрдүүлж тийм ажил хийж ийсэн нөө. Яг сайн хийсэн шүү дээ. Тийм үү. Тэгээ ямар хуу ерөөсөө зүгээр нууцлыг хадгалаад ерөнхийдөө чамд ямар хуу санагдсан бэ? Тэгээд ер нь ингээд улс төрч яг тэр ямар хуу одоо юу мессеж хувцалтаараа өгдөг вэ? Тэр хүмүүс бол ер нь бол за надтай ажилласан хүн заагаас нэр өрөө нэлэхгүй шүү дээ. За тэр хүн бол би ингээд тийм нүдэн тусдаг баймаар гэсэн үнцэг гаргаж ирчихсэн байхгүй. Угаасаа намайг бас нэг талаараа авж байгаа хүмүүс гаднаас нь хараад арай илүү юм өөр ч юм үсгэрэй ч юм уу юм. Үсгэрэй ер нь л угаасаа авчтай. Тэр бол угаасаа хаяа буруу юм бол бас биш шүү дээ. Тэгээд жоохон нүдэн төртмөр ингээд гисэн. Тэгээд яг тэр хүнд өнгөний тоглолтууд ер нь бол арай илүү жоохон оруулж өгсөн гэх юм уу. Тэгмүүд улс төрийн гэдэг хүмүүс чинь жоохон имэйлагын товтлолтой хүмүүс аа штэ. Энэ хүмүүсийн өнгөний тоглолт хийхээр зангаа одоо энэ хавчаар ч юм уу тиймэрхүү жижиг сажиг деталууд байгаа штэ. Цамцны товчны өнгө хүртэл орж ирнэ. Цагных нь өнгөийг сонгоно. Хэрвээ харааны шил зүйдэг бол харааны шилний өнгө. Тиймэрхүү юмнууд дээр нь тоглолт хийдэг гэх юм уу. Тэгээд тухайн хүнээс ямар нэгэн нүдэн тусах хүн олоод харчих юм бол ярианд нь дараа нь анхаарч эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр тиймэрхүү эффект бас үүсгэх юмнууд бол бас орж ирдэг. Тэгтээ энэ бол нийтлэг хүсэл үү? Альва одоо улс төрч байна уу, артист байна уу, хинч байна уу? Ерөнхийдөө бол өөрийнх нь нүүр нь бол нүдрүү нь ерөнхийдөө бол анхаарлын төв болгох хувцалт. Тийм үгүй юу? Хүн опшил хардаг гэж боддог шүү дээ. Опшил юу? Тийм, ер нь бол нэлэнгүүд нь гэл хардаг. Одоо ингээд зарим хүмүүс чинь ингээд нөгөө юу нэг аксессуар нь ч юм уу нэг өмнөд нь бүр нөгөө нэг юуны флуоресцент ногоон гэдэг штэ тий. Тэгэнгүүт нь ялчгүй ингээд нөгөө нэг ингээд нүүрэнд нь анхаарахгүй илүү ингээд тэр гэлтэл өдрөө нь яваад ах уу. Гэлтэл юм уу тиймэрхүү юм бас эсвэл нөгөө нэг зүйл нь ч юм уу бүр нөгөө нэг бусдаас нэг шаал нэг тийм тод нэг содон өнгөтэй ангууд чинь яг нэг хүн дээр нь анхаарахгүй царай дээр нь анхаарахгүй ингээд тийм наад чинь одоо тэгэл балансын барина гэдэг чинь тэгэл бас нэг талаараа мэрэгжлийн юм бол авчиж байгаа байхгүй. Яг тэр хүн хаана байх гэж байгаа юм гэдгээс хамаарна. Юун дээр очсон байгаа юм гэдгээс нь хамаарат анхаарлыг хаашаа татах юм матах ч юм уу. Эсвэл бүр тэр хүнийг ингээд анхааралд ямар ч өртүүлмээргүй байж ч бас болно шүү дээ. Тэгэх юм бол бас ингээд шал өөр зөвлөгөөг нь өртмөр байгаа мó, өртмөргүй байгаа мó, юугаа харуулмаар ямар байгаа гэдгээс нь л амар хэрнэ. Тэгэнгүүт одоо хүний сул тал давуу тал гэдэг юмнууд бол байгаа штэ. Тэгэнгүүт одоо чинь би сүүл нэг жимд явдаг нэг залуу байсан юм аа. Тэр залуу ингээд надад зөвлөгөө авч байгаа хгүй тэгсэн чинь яг зөвлөгөө авч байгаа шалтгаан за одоо хүний мэдхгүй юм чинь. Тэр ингээд жимд ингээд хийхдээ хөл хийгээд хөл нь ерөөсөө ингээд яадаг юм гинэ. Ийм хөөж мөж том болдог юм гинэ. Тэнгүүд хувцсамсангууд цээжээрээ яг нэг юм амар оверсайз тийм том хүн харагддаг. Тэнгүүд хоёр хөл нь ингээд амар нарийнхан харагдаад байдаг. Тэснэ өөрөө нэг юм урт устэй. Тэнгүүд яг хүүхэлтэй киноны баатар шиг харагдаад байна гэж надад өөрөө хэлж байгаа хгүй. Тэнгүүд одоо чинь би яг тийм төрлийн хүн дээр зөвлөгөө өгнө гэх юм бол бариу өмд бол айлуулах өмсөлгүй. Өндөр судалтай өмднүүд өмсөлгүй. Тэгээд дээгүүрээ олон бас оверсайз товч санал болохгүй ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө хүнийхээ одоо ингээд сул талын давуу талаар ингээд сарниулах ч юм уу. Тиймэрхүү юмнууд л амирх болно. Боож ин. Тийм, тэр хүн биенийхээ айл эсрэг сэтгэл хангалуун бус байна те. Тэрийг нь өөрийнх нь сэтгэл хангалуун байдаг хэсэглүүн нөгөө хүмүүсийн анхаарлыг тавихын тулд давуу талын сул талаар нь бишээс сул талын давуу талаар нь нуух гэх юм уу. Тиймэрхүү юмуд бол болно. Тэгэл хичнэр чинь тэгэл амир сонь юм бас ярьдэн шүү. Чинь ингээл авган бахтай ахгүй юу гэл. Яадаг аа? Авган бахтай ахгүй юу гэл. Одоо нэг хүмүүс тэгж яриад байдаг шүү дээ. Гар морны ийм махлаг хэсэг мэсгч юм одоо ингээл бидэн шүү дээ. Тэднийг одоо тэгэл яах тэгж мэгээ шууд тэгэл хэлнэ. Гэхдээ тэрийг бол угаасаа хэлэх ёстой. Тэгвэл тэгэл тэр хэсгүүдийн яаж сарниулах ч юм уу. Арай илүү далдлах уу ингүүдийгөө тийм юмнууд дээр нэмэр ажилладаг.
Тэгэнгүүт нь тийм одоо юутай одоо махлаг бийдэ ч юм уу. Тиймэрхүү амар тийм мэдрэмжтэй дончтой хүмүүс бас зөндөө байдаг юм байлээ шүү. Одоо жишээлбэл нөгөө нэг юу амар тийм тэ махлаг байж иж эсвэл тарган байж байгаа тэгэнгүүтээ нөгөө нэг юу слим юмсэнгүүт чинь тэр чинь бүр яан штэ. Тий. Одоо тохирохгүй гэх юм уу? Яг тохирохгүй гэж бол бас хэлэх амар муухай штэ. Тэрийг зөвхөн тохируулж болохгүй байгаад л ер нь л асуудал байгаад байгаа байхгүй. Ингээд одоо ингээл туранхаал байвал гоё гэсэн нэг ойлголт байгаад байгаа штэ. Тэр чинь бол бас нэг талаараа амар өрөөсгөл зүйл хүн ямар ч бие хэлбэр хэмжээтэй байсан ямар ч байсан тэр хүнд ингээд амар гоё юм байж идэг гэж би боддог байхгүй. Зүгээр л тодорхой хэмжээнд өөртөө л амин зүгээр байна. Өөрийгөө тэрхийг нийгэмтэйгээ харьцуулж байна. Тэрнээс болол тийм зүйл үүсэж байгаа болохоос хүн болгоны амар гоё юмнууд байгаа. Тэр гоё байгаа бүх юмнуудаа төвлөрөөд тэр гоё байгаа бүх юм ингээ харуулаад явах хэрэгтэй гэж боддог шүү дээ. Гэтэ над дээр чинь бол миний юу яжсэн юм аа би нэг удаа за канселдуулах хайшаа явжсны хүмүүстэй марлсан. Ягаад гэвэл эрүүл мэндэд анхаарах дуртай. Тэгэнгүүт нь би юуг дэмждэггүй. Одоо нөгөө яг хүн болгон би ч юм уу чи ч юм уу хүн болгон өөрийн гэсэн нэг онцгой ДНК-тай тэ дахиж хизээж давтамшгүй. Гэхдээ одоо нөгөө нэг юу илүүдэл жинг би бол ерөөсөө дэмждэггүй. Ягаад гэвэл эн чин цаашдаа анхаарахгүй байх юм бол эрүүл мэндийн өвчлөл урт хугацаанд үүсгдэг. Тэгэхээр тэрийг ингээд хүлээн зөвшөөрөд байх юм бол тэр хүн ирээдүйд эрүүл мэндийн чи зүгээр байна те бүх одоо биеийн хэлбэр гялбар бүгдээрээ тасархаж чи бол зүгээр те тэгэхэд надад амар илүү хортой санагддаг. Ягаад гэвэл тэр хүн өөрийнхөө ингээд туршлаасаа болоод илүүдэлжинтэй ингээд тарган ингээд болоод тэгэнгүүтээ тэрийг ингээл дэмжээл гоё нэг гэх юм бол зүрхний шигдээс сахарын өвчлөл юунэгдээ хүнд амар юунэгдээ хортой. Тийм утгаараа би бол юуг тэрийг эрүүл мэндийн шалтгаанаар л дэмждэггүй. Ер нь бол юу энэ бол одоо fat shame гэж хэлж болох юм яах. Ерөнхийдөө бол эрүүл мэнд л хохиролтой зүйл учраас би тэрийг ерөнхийдөө тийм зүтгэх дурггүй байдгийг. Тэжтэй тэр л угаасаа шүү дээ. Тэгэл зарим нэг хүмүүст ч гэсэн тэгэл хэлж байна. Тэгэхээр эрүүл мэндийн шалтгаантай илүүдэлж юм ч юм уу тиймэрхүү байхгүй байх юм бол тэгэл хувцал матал дээр ингээл юм ярьж та ихтэй энэ хэсгээрээ жоохон ингээл хасчвал таны энэ ч амар гоё юм биш. Тэгвэл та бүр яг аллаа гэж хэлээд очиж тэр хүн нөгөө хэсгтээ хараад бас тэгээд цааш явах юм байна. Тэгэл арьс марьс тэгэл юу нь бол ингээд үс ч гэсэн юм бол харна шүү дээ. Ингээд айл болох нэг хүнтэй болцоо тэр хүнийг байж болох хамгийн төгс хөлбөрт нь л авч гадаг шүү дээ. Тэгэхээр би ингээд өөрчилж болох шийдлүүдийг ингээд амар харж байгаа байхгүй. Тэгээд тэд нар дээр нас ингээд гэмтэг юм уу зөвлөгөөнүүд өгнө. Тэгээ нэг хүн гомдоочихгүй байх шиг тэгэл ярьж ер нь л амар сурсан шүү дээ. Ер нь хүн гомдоохгүй хүний үг хэлэхдээ би маш сайн. За одоо тэгвэл ерөөхдөө ингээд юу хуваагаад асуучих юм. Чиний зүгээр харж байгаагаар хувцсалтан дээр эрчүүдийн хийдэг алдаа мөн бас эмэгтэйчүүдийн хийдэг алдаа ерөнхийдөө нүдэнд ингээд харагдаад байгаа. Нүдэнд ингээд харахад дийлэн алдаанууд гэсэн үг юм шүү дээ. Алдаа гэхээр одоо тухайн орчиндөө тааруулж хувцлахгүй байдаг алдаанууд л орох юм болов. Тэрнээс одоо хүний юу өмсдөх вэ заах юм их зүйл шүү. Тэгэхээр ингээд орчиндөө тааруулж хувцлахгүй байх алдаанууд л орж ирэх байх та. Хаана мэдрэхгүй байх. Тийм. Тиймэрхүү л бодох байх. Аль алдна уу? Тийм, ер нь л аль талтал тийм л юм байна. Окей. За одоо тэгвэл юу чамаас чи ерөөхдөө ямар хувцалдаг залуучууд чам таалагддаг вэ? Над таалагддаг яг миний төрлийн тайп уу? Чиний тайп юу вэ? Миний тайп бол би юу ер нь бол хувцалтан дээр ч юм уу яг миний мэрэгжлийн талаас яг эрэгтэй хүнийг тавиаддаг шаардлага байдаг байхгүй юу? Надаа эрэгтэй хүнээр тавьдаг шаардлага нь болонгод тэр хүн өөр ингэсэн нөгөө нэг чаддаг юмтай байх надад амар чухал байдаг. Тэгээ тэр чаддаг юм ингээд хэр сайн хийдэг байх вэ ч юм уу, хийх чадвартай юугүй юу ч юм уу, тэр нь амар чухал байдаг. Тэрнээс хувцалтан дээр бол би тийм амар ажил бөглөөд байдаг шүү дээ. Ерөнхийдөө тэгэл цэвэрхэн л явжий. Хэрэгтэй ирэхгүй экстра ультра бити өөр төрөө туршдаг байгаас л гэж бодно хөстэй. Одоо нэг хүмүүс байхгүй. Одоо хүмүүс чинь нэг юу
цэвэрхэн хувцалдаг гэж ярьдаг шүү дээ. Тэрийг яг юу гэж тодорхойлох юм? Цэвэрхэн хувцлах чинь нөгөө нэг хамгийн аюулгүй шийдлүүдийг өөр дээрээ тавихлахгүй ер нь бол. Тэгээ хүн ингээ харахад илүү цайвар өнгийн хувцас сонгох ч юм уу эсвэл нэг өнгөөрөө нэг өнгийн хувцснууд ингээд нэлэнхүйдээ явах баруун хувцас юм бол хүн ингээ харахад нүдэнд нь тороод тахгүй юу вэ гэд ингээд анхаарлан сарнаад тахгүй хувцлалт ер нь чон цэвэрхэнд ороод идэв шүү дээ. Тийм байна. Тийм. Тэнгүүд нь юу чи нөгөө харилцаж байсан эсвэл эксүүдээ ингээ бодоод авангуут нь ерөнхий нэг тим тайп байна уу? Нэр гэсэн байхгүй. Байхгүй юу? Байхгүй. Миний ингээд ер нь бол харьцаж үзсэн эрэгтэй хүмүүс бүгдээрээ шалвар. Тэгээ энэ нь бас нэг талаараа ингээ миний мэрэгчлээс жоохон холбоотой байж магадгүй. Амар олон төрлийн ингээ хүмүүстэй харьцдаг. Тэнгүүд ингээ нэг талаараа би ерөөсөө хүн ингэж ялгаж харьцгаа болцсон байж магадгүй юм шиг билээ. За нэг ийм төрлийн хүн юм байдаг да. За ингээл өөрийнхөө замаар өөрөө юм ээгээл амьдэрж штэ надаа ямар хамаатай ингэж боддог байхгүй юу. Тэгэхээр нэг талаараа нөгөө хүмүүст би тийм амар шүүмж өгөөд байдгүй. Тэгэл ер нь тийм шинэ хобби сонирхолтой хүмүүс надад амар сонирхолтой санагддаг. Юм ингээд ярьж мархаар ч юм уу. Энэ яг юу боддог болохоор яг ийм байт юм болоо ч юм уу. Тэр нь амар сонирхолтой санагддаг. Тэгэл хийж чаддаг юмтай тэрэндээ амар дуртай. Тийм хүмүүс л дуртай. Зөв. Одоо сингл байгаад юу нэхэр удаж байна? Одоо ерөнхийдөө статус ямар вэ? Ингээд энэ дэлхийд асуулт байна. За яг сив сингл бол биш ээ. Тэ. Яг үерхэж байгаа гэж бол бас хэлэхгүй. Зүгээр яг нэг танилцах үе шатанд бол явж байгаа нэг хүн бол байгаа. Тэгээд энэ хүн ихтэй сая баг гарч ирээд бүсрэл сарл болж байна да. Сарч бараг болоогүй байна. Тэгэхээр нэг тиймэрхүү юм байна. Тэрнээс өмнө бол хүнтэй үерхээгүй бараг жил болсон байгаа. Хүнтэй үерхээгүй жил болж байна. Одоо тэгээд яг юун дээр relationship ер нь харилцаан дээр яг чиний өсөж байгаа зүйл юу вэ? Ерөнхийдөө тэр харилцаанд баймаар нь эсвэл синглэрэ баймаар нь тэр тодорхой юу? Тодорхой шүү дээ. Би уул нь харилцаанд яг байх нь бол угаасаа хүнд нэг хүний хэрэгцээ байгаа шүү дээ. Байх бол хэрэгтэй. Тэнгүүд одоо байх хүндээ би ямар шаардлага тавьж байгаа гэх юм бол одоо жишээ нь ингээ миний нас масыг ч юм уу ингээ бодоод үзэхэд одоо манай нөгөө хүний нас мас ч юм уу ингээ бодоод үзэхэд ч юм уу аль ингээ өөр өөртөө байр суурийг хайж байгаа цаг үе дээр байгаа гэж үзэж байгаа байхгүй. Өөртөө бас ингээ нэг талаар ингээ бас хайсаар л байгаа. Тэгээ ингээд явж байгаа болохоор хоёр биенийхээ орон зай ямар хүндэлдэг байх хэрэгтэй байгаад байгаа юм. Тэгээд уулзахаараа бас байнга зунгаарлалтад яваад танаад бас амар төвөгтэй санагддаг. Тэгээ би бас чат бичгтэй амар юм. Ер нь бол тэгэл өдөр шөнөгүй юу хийж гин би энэ явж гин ингэж гин хоолоо идсэн үү ингээрээ даарчваа лала гэх тийм юмд жоохон амар тохгүй байдаг гэх юм. Зүгээр л юм чи мэдээж юм штэ. Тэгэл хүн чамтай байсан байгаагүй өмнө үрг аваа явжлаа. Тэгээ цаашдаа аваа явчихна зүгээр. Тэгэхээр энэ юм шаардлагагүй юмнуудад амар дургух юм уу. Тэгэхээр хоёр бинаа ингэж хон цаг хугацаа өгдөг. Тэгтээ цаг хугацаа өгж явахдаа 100% итгэлцэлээр тогтцдог. Харилцаатай байвал надад амар зүгээр байна гэж боддог. Тэнгүүд нь чиний хувьд одоо сүүлийн үед бас хүмүүс энэ үгийг ашиглаж гисэн одоо зааг хязгаар гэж байгаа те. Ер нь нэг халдаж болохгүй эсвэл хэзээч хүлэн зөвшөөрөхгүй зүйлүүд гэж юу байна? Үнэт зүйлс гэх юм уу? Миний алдаж болохгүй үнэт зүйлс гэх юм бол миний сонирхол хобби мобби ч юм уу. Тиймэрхүү юмд хөндлөнгөөс оролцоод тахад би тийм юм дуртай байдаг. Нэг талаараа тийм жоо ядаргаатай санагдаад байдаг. Тэгээд тэр ихтэй аим жижиг сажиг юмнууд дээр гарч ирдэг баха. Яг нөгөө хүнтэйгээ байж хахад илэрдэг юмнууд гэх юм. Одоо жишээ нь хоёр хүн яагаад салдаг вэ дээрээс би тэгж боддог байхгүй юу? Тэгээд ингээд шал өөр амьдралтай, шал өөр хүмүүжлтэй хоёр хүн ингээд цуг амьдарч байгаа шүү дээ. Тэнгүүд тэрэн дээр чинь жижиг сажиг одоо ингээл нэг нь аяга юм уучаад аяга тавиад дараа нь байж байгаа дээрээ дугаадаг гэж болно тийм үү. Тэнгүүд нөгөөх нь шууд барьж аваад дугаадаг ч юм уу тийм. Тэгээ юм жижиг сажигийн зуршил муршил үйлдэлүүд байгаад байгаа шүү дээ. Иймэрхүү юмнууд нь хоёр биентэйгээ ингээд зарим нь ярилцаад засаж болох зүйл нь засагдаж болно. Тэнгүүд засгүйгээр хүлээж авах зүйлс гэж бас байгаа шүү дээ. Тэр засгүйгээр хүлээж авах зүйлс нь тэр хүнд ингээд за би энийг төвчээд за энэ хүнтэй амьдрья гэж төвчиж чадчих байгаа бол нөгөө хүнтэйгээ би хамлаа гэж бодоод байдаг шүү дээ.
Наач нэртэй бас. Тэгээд тэрнийх нь хэм хэмжээ нь ингээд хэтрээд ч юм уу хоёр биенийхээ амьдрал руу эцгийг оролцоод тэгээд ороод ирвэл нэгийг өөрийнхөө үгээр байлгах гэдэг юм руу арай илүү ороод ирэх байхгүй. Тэгэхээр зүгээр тэсэж хүн угаасаа нэг хүнтэй байгаад 100% жаргалтай байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр л тэсэж төвчж чадж байгаа зуршилч гэдэг юм уу юм ч гэдэг юм уу тэгэл тэрийг засгын засаад авч явж болж байгаа хүн тэгэл арай илүү урт хугацаанд байдаг баг. Тэгээд тэсэж байгаа юмных нь хэм хэмжээ ч юм уу лимит ч юм уу тэр нь хэтрээд эхлүүл тэгэл салж байгаа гэж боддог шүү дээ. Эсвэл яг өөр тийм токсик юм байгаа л. Гэхдээ миний салтууд бол дандаа тийм бидээ. Тэрнийх нь хэмжээнээр ингээд хэтэрчээр юу нэ салцдаг. Гэтэ ер нь бол юу чи төрүүлээ салъя гэдэг үү эсвэл яадаг вэ? Тохиролцсон доо. Тохирол. За чи салъя гэж хэлээ. Ярилцсан шүү дээ. Тэр чинь амар урт удаан ингээд хугацааны ярилцлах те. За чи нэг ингэхөө гэдэг чаа. Нэг нэгэндээ нэг боломж өгч байгаа. Тэгмээ нөгөөдг нь бас нөгөөдөгтөө боломж өгнө. Тэгэл ингээл ярилцаар агаал үнэхээр ингээд болж бүтэхгүй байгаа юм ингээд бүр амар юм токсик ч юм уу хэрүүл урал болохоос өмнө зайгаа авчвал надад зүгээр юм болоо гэж бодоод байдаг шүү дээ. Бүр хэтэрхий тийм амар токсик нөхцөл байдалд орчвол дараа нь ер нь тэгэл таарахгүй байна гэж байхгүй шүү дээ. Дараа нь тэр хүнтэй таарахаар муухай шүү дээ. Тэгэл хүн сэтгэл хөдлөлөөрөө ингээд хандсан ч юм уу хэрүүл урал хийсэн юмдаа маргааш нь би бол амар хичээд байдаг байхгүй юу. Би ингээд хэрүүл хийх тийм амар дуртай биш. Ягаад гэвэл хэрүүлж байгаа ситуацид өөрийгөө ямар харагдаж байгаа тэгээд эмошнл яаж гарч ирж байгаа тэрийгээ бодоод дараа нь харамсах магадлал нь арай илүү хөв байдаг болохоор жоохон тайван асуудал танд гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр хоёр хүн ингээс салахаар тэр хүн чиний хувьд буруу юм байж болно. Гэхдээ өөр хүний хувьд зөв сонголт нь байхгүй. Тэгээд тэр зайг нөгөөд хитрхи ингээ өөртөө итгэл ч юм уу тиймэрхүү юмруу ингээ халтахгүй орон зай руу халтахгүй хэрүүл урал хийхгүй сэтгцэн эрүүл мэндэд нэг нөлөөлчихгүй хэ шиг хоёлаа хэвтэх ингээс салчтай амар юм болов гэж бодоод идэв. Би бас надад чинь санал нийлж байгаа. Тэгээ би өөрөө яг өнгөрсөн үед бол хүнтэй хэрэлдэж чадахгүй тийм yes менталтай байсан. Одоо нэг юу хүлэн зөвшөөрүүлүүл гээд. Тэгтээ сүүлийн нэг 8 жилээс авахлаад ерөнхийдөө хүнийг яаж чаддаг. Дургу байдлаа илэрхийлэх, өөрийгөө илэрхийлэх, дээрэс нь мэд нөгөө тийм үгтэй confrontation чи юу гэж монголоор хэлдэг вүлээ? Халд тулах гэдэг үлээ юу юм шаар нэгийг үзэх гэж. За тоглосон юм нэгийг үзэх гэсэн. Тийм нэгийг үзэх ч юм уу тиймэрхүү. Тэгээд ер нь бол дээрэс мэд би өөрөө яас нэг юу хүнтэй хэрэлдэх маргалдах өстой дургу дээрс мэд тэрүүгээрээ болоод амар тийм стрессдэг. Тийм хэрүүл чи ер нь бол тэгэл нэг дийлэх гэдэг таал үзэгдэл шүү дээ. Яг өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах гэдэг ч юм уу эсвэл өөрийгөө нэг батлах гэдэг нэг жоо арга хэлбэр юм болов гэж бодод байдаг шүү дээ. Тэр чи өөр зөндөө аргаар тэгээ батлаад ярилцчих болно шүү дээ. Тэгэхгүй тэгэл заавал хэрүүл оруулах хэлээд яах вэ тийм. Тэгээ буюу драмад бүр дургоо. Одоо нэг хүмүүс чинь нэг юу яаж шүү дээ. Дуртай хүмүүс үүд юм л шүү дээ. Тэрүүгээр хоололдог. Одоо зүгээр нэг хоорондоо ярих юмыг ярихгүйгээр ч юм уу нэг сошиалаар ингээл ягаал стори мөр хийгээл ягаал ингээл тэр ихтэй бас надад амар хэцүү санагдаад байдаг. Гэтэ би бас бүр октийн байгаагүй гэж хэлэхгүй. Угаасаа л тэгэл драма юм чинь тэгэл октод байгаа штэ. Тэр үл ихтэй жоохон бага наснд л байсан баг. Одоо ингээл жоохон том болох тусам бас хүн чинь амар хаан бололт юм байна. Нэг юм болох ойлгомод гарц гаргалаа яд юм байна. Гарц нь олдохгүй бол зүгээр жоохон тайвшраад нөгөө асуудлаа бодгойлоод байж ангууд нөгөө асуудлын хариулт нөгөөсөө цаг хугацаа өнгөрөөд тайвшраа гараад ирд юм билээ. Тэрийг ойлгосон. Тэгээ маш тайван байдаг болсон. Хүүхдтэй ямар байр суурьтай вэ? Хүүхдтэй рүү. Хүүхдтэй би өстой амар хатуу байр суурьтай байдаг шүү дээ. Энэ хүмүүст яг зарим нэг хүмүүст бол жоох үзий ядам байж магадгүй. Гэтэ яг миний хувьд бол миний үзэл бодлоор л зөв юм байгаа шүү дээ. Би хүүхдийг өөрийгөө ингээ авч явж чаддаг. Ингээ тогтсон байр суурьтай. Дахиад нэг хүн би тэжээж чаднаа ч юм уу те тэр хүний ингээ би аваа явж чаднаа. Бүх юмд нь анхаарч чаднаа гэд бэлэн болсон үедээ л байх хэрэгтэй юм гэж боддог. Ер нь бол тэрнээр л амар хатуу байдаг. Тэрийг нэгтэй нэг юу яг өөртөө тавьж байгаа шаардлага гэж хэлж байгаа юу те? Тэгээ өөртөө тавьж байгаа шаардлага. Яг үнэхээр зарим хүмүүст бол шаардлага тавьчмаар л байдаг. Тэгтээ тэгээд хүний амьдралыг таашгүй шүү дээ. Амьдрал нь юуж тохиолдоод яаж ч яваад. Тэгвэл нөгөө хүнд нь ямар юуны тэр хүүхдийн эцэгт нь ямар шаардлага тавьж байгаа юм? Хүүхдээ эцэгт
Хүүхдээ эцэгт би эрэгтэй хүнд бол яг эрэгтэй хүнийх нь байр суурийг байлгах хэрэгтэй гэж боддоо шүү дээ. Нэг талаараа зөв зөвөрөө жаад эрэгтэй эмэгтэй хүнээс гараад ирчихээгүй шүү дээ. Тэгэхээр бол эрэгтэй хүний зарим нэг байр суурийг бол би байр суурьтай байж байгаасаа гэж боддог. Одоо бас нэг юм ялгаа байгаад байгаа шүү дээ. Эмэгтэй хүн ер нь дунджаар 35 нас хөрөнгөтэй тэр нөхөн үржихүү тогтолцоо нь ер нь буураад байдаг. Жил болго 8-аас 10 жилөө. Миний буруу хэлж магадгүй. Тэгээ миний ясны өсвөлд яг ингэ бодож исэн зүйл гэвэл яг өсвөр насны охтуудад эсвэл юуны амьдрал бэлдэх юулээ бэлгийн боловсролын хичээл өгж явах та энийг маш сайн анхааруулах ёстой. Одоо чинь нэг юу тэгээ эрэгтэй эмэгтэй твших гэж яриад байдаг. Тэгсэн мөртлөө биологийн тогтолцоог ингээ аваад үзэх юм бол эмэгтэй хүн хүүхэд төрүүлж байгаа учраас үндгийн эс гих мэтчлэн энэ бол юу одоо барууны орнуудад миний зас ингээ зарим ингээд дагдаг инфлюенсер аккаунт энийг маш чухал яаж одоо жишээл би одоо оройтч одоо хүүхэдтэй болох гээд байна. Тэгээд өмнө мэдчихсэн бол одоо юуныхаа үндгэн эсээ одоо хөлдөөгч юм уу янз бүрийн тийм арга чарга хэрэгэлдэг байж дээ гэж ингэ зөндөө олон хүмүүс бас ингэ харамстайгаа учраас энийг бас одоо яах хэвээр бодох хэвээр. Яг тэгвэл нөгөө биологийн цаг гэж бас байгаа. Тэгэхээр үнэхээр хүн эрт энийг ингээд ойлгож аваад нэрээ ингэдгийн байна штэ гэд аав ээж нь хэлээд ч юм уу эсвэл мэдхгүй тэрийг ингээд ялчаад өөрөө нөгөө нэг юу би ирээдүйд хүүхэд болмоор нөгөө юм л бас үнэхээр маш бодох хэвээр. Тийм. Тэгэл ер нь ухааны ил асуудал хэлбэтэй л гэж боддог шүү дээ. Тэгэхээр чиний хувьд бол ерөнхийдөө сая хэллээ шүү дээ. Ер нь хүүхэдтэй болно гэж ойлголоо. Тэгтээ гол нэг тэр материалыг юуны суур хэрэгтэй байгаа шүү дээ. Тийм. Хүн болгонд ч суур хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгээд нэг хүүхэд гараад ирдэг тэрийг би яс жаргалтай байх хэрэгтэй шүү дээ. Хүн зүгээр жаргалтай л байх хэрэгтэй шүү дээ. Ер нь. Тэгэхээр чин тэгэл нэг зовоогоод амиргүй шүү дээ. Тэгвэл нэг талаараа тэгж бодоод байдаг шүү дээ. Одоо Монгол гэж үзэнгүүт Монголд хүний тоо ихсгээс илүү чанартай хөдөлмөрийн нөгөө нэг хүчтэй тийм хүний тоо ихсэг нь чухал бай гэж үздэг байхгүй. Үзэж байгаа юм би бол. Гэтэ энэ заавал Монголд ч биш л дээ. Ерөн зөвөр нийтээрээ. Тэгэхээр хүний тоо нэмэгдэхээс илүү чанартай хүмүүсийн тоо нэмэгдэх хэрэгтэй байгаа гэж би боддیں۔ Наадах чинь бас тийч юм ягаад гэвэл одоо нөгөө нэг зарим хүмүүс илүү ур чадваргүй зүгээр ингээл нөгөө нэг юу одоо зам дээр ингээд алтур игээл яваал байдаг те. Тэгээ юу чи яавд тэсэл үзээл. Тэгээ яг үндэ бол одоо мэдхгүй нэг 10 20 жилийн дараа тэр химэл оюухан үнэхээр супер хөгжөөтэйгээд жолоочк машин болчихсон бол тэгвэл яах вэ те. Тийм тэгэхээр бас бодгол юм байгаад байгаа байхгүй. Хүүхэд хүнстэйгээ хүрээд ирд юм аа гэл айгүй амар өгөөдөн штэ. Тэр бол бас надаа айгүй амар дарк санагдаад байдаг штэ. Тэгэл бас амар харанхуул нэг юм хийгээд байна даа л гэж бодоод байдаг штэ. Тэний хүүхэд мөхтэй асуудалтай бол би амар хат байдгүй. Наа чин таалагдж байна. За тэгээд ерөнхийдөө одоо хуцалтаас гадна эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй ингээд танилцахтаа ч юм уу эсвэл болж явах үедээ чиний хувьд юу н авууштай байна? Юуг бас өөрчлөмөр байна? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн танилцах уу? Яа. Амар л сонир л доо. Одоо ингээд цаг хугацаа ер нь явахын ирээр л хоёр хүний танилцах бүр л амар сонир болоод байгаа шүү дээ. За яаж вэ? Хитрхи зарим нь бол нухацтай авч үзгээ болцсон гэх юм уу? Ихэнх харилцааг ер нь бол миний эргэн тойронд байгаа хүмүүс л нухацтай авч үзгээ болцсон. Хин нэгэнтэй ингээд уулзлаа гэж бодоход нэг амар ирээдүйд төлөвлөлтгүй ч гэх юм уу? Эсвэл нөгөө сонголт нь амар их болцсон. Сошиалтаас холбоотой гэж магадгүй л дээ. Энэ хүнээс саллаа гэж дахиад нэгэнд байгаа гэсэн бодол амар их байдаг болцсон. Тэгэхээр нэг хүндээ үнэнч байх ч юм уу. Одоо нэг уул нэг тийм сайхан юм байдаг шүү дээ. Тийм юм бол бүр байхгүй болоод байгаа гэж бодоод байдаг шүү дээ. Тэр нь бол надад жоохон харамсалтай байдаг. Тэг. Яг авууштай юмнууд гэвэл тэгэл бүгдээрээ амар тийм хувийнхаа амьдралд анхаардаг болсон юм. Тэгэл карьер мэрээр ажил амьдрал ч юм уу тиймэрхүү юмд анхаардаг болсон. Тэр нь бол таалагддаг. Тэгээ тэрийгээ дагаад жоохон арай харилцаан дээр нухацтай хандгаа болсон
консультал юм тэгж л бодчих. Ер нь тэр чухал шүү. Надад ч бас миний нэг сүүлийн миний нэг толгоонд орсон бодол юу вэ гэвэл би нэг юутай хүнтэй танилцлаа гэж бодъё. Тэгэнгүүт нь би тэр хүнтэй танилцахаас өмнө тэр хүн тэ ямар үзэл бодолтой ер нь тэ ямар дан төлөвтэй тэрийг нь мэдхээс өмнө би тэр хүний ямар бүхстэй байгааг нь мэдж байгаа байхгүй юу? Яа. Тийм ээ. Яг нь бол эсрэгээрээ байх хэрэгтэй шүү дээ. Эхлээд дээ шүү дээ тэр хүн ямар үзэл бодолтой ямар хүн бэ тэ ингээ мэдчихсэн дараа нь хүн бол юу юм ямар бүхстэй би мэдэх ёстой. Тий, бас байж болно. Гэтэ тэр яах вэ? Тэгэл. Би одоо ихтэй тэгж хараад байгаа шүү дээ. Юу заяа. Энэ нэг загварынхаа чиглэлээр одоо харж байгаа шүү дээ. Тэнгүүд тренд гэдэг юмнууд чинь үсэлээд дээ шүү дээ. Яг жишээ нь ирээдүйд юу тренд болох юм яах юм. Тэрийг яг хэн үүсгээд байгаа юм ч юм уу эсвэл тэр нь яаж тренд болоод байгаа юм байна шүү дээ. Тэгмүүд миний харж байгаа өнцгөр одоо юм ньюд байдал юм уу? Энэ ингээд хин нэгний хувьд нэг сонирн биш юм болтлоо л баг явах. Бүр тийм үү? Би бол тэгж бодож байгаа. Тэгжээч энэ дараагийн шатны жоохон бүтээрсдэг юм руу орох. Одоо ер нь л ингээд хувцснуудыг ингээд хараад байгаа ч гэсэн нэмэгрээл. Тэг ингээл овер хэмжээнд багасаал тий. Сүүлийн 2 жилийн playtime дээр бас ч гэсэн тэр ажиглагдаж байгаа шүү. Тэгээ ер нь нэмэгрээл байгаа. Тэрнийхээ хэрээр ч гэсэн одоо тэгэл жоохон тийм задгай зураг мургийг бол хийдэг охтууд байгаа штэ. Тэр задгай зураг хийдэг охтууд ч юм хуваагдаад байгаа маа гэсэн үү? Хуваагдаад байгаа. Яаж хуваагдаж байгаа юм? Хуваагдаад илээ. Ингээ анзаархаа. Яаж хуваагдаж байгаа юм? Нэг нь болонгууд яг шууд мэ гэд зүгээр л юм задгай хумаад байгаа байхгүй. Нэг нь болонгууд арай нэг жоохон тийм креатив ажил хийгээд ч юм уу тэгж байгаад байгаа. Нөгөөх нь бол угаасаа урлагийн хүмүүс ч юм уу бас тийм юм өнцгүүд бас гарч ирээд байгаа байхгүй. Тэгэл одоо стрип ажилладаг охтуудын Instagram ч юм уу тий. Тэр мөр бол ингээд бас яг өөр байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд хараад үзэж чигтээ одоо ерөнхийдөө ингээд нийтдээ аваад үзэх юм бол ньюд зурагтай охтууд нэг сонирн байхаа ч юм уу шин юм байхаа болоод эхэлсэн байгаа даа шүү дээ. Ягаад гэвэл нөгөө нэг илбэг дэлбэг болцоо байгаа учраас. Тэгэхээр тэгээ энэ дээр нэг амар тийм цочрол өхөө болтол ер нь л стил цаашаа нэмэх л ах. Тэгээд ингээд одоо хуцалтран ингээ оронгууд нь хүний одоо нөгөө нэг юу үзэл бодол үнд зүйлээс гараад ичж байгаа байхгүй юу? Одоо амар одоо мэдгүй шашинлаг хүн байвал тэгвэл одоо нөгөө нэг юуны лук бүрдүүлэхэд бас өөр хуц санал болно шүү дээ тийм хүнтэй таараагүй л арайч таараагүй л сүүлийн жил бол ихтэй би ихэнхдээ клип зураг авалтанд нэрл ажилласан. Тийм хэдэн надтай холбоотой гэдэг инфлюенсерүүд бол бас байгаа. Тэр хүмүүсийн Instagram пост ч юм уу би сошиал орчин дээр нь бас анхаарал тавьдаг. Ямар пост хийх вэ? Алийн пост руу яах вэ? Тиймэрхүү юм харна. Уулзалт ч юм уу тиймэрхүү юм явахдаа юу өмсгөө тэрэн дээр нь зөвлөгөө өгнө. Тийм яг энгийн юм ч сайш. Маасан хүмүүстэй харилцааг өөр нь бол бараг жил болж байна. Инфлюенсерүүд ер нь ямар юутай байдгийг хуцалтан дээр яг юм дээр анхаарж байна. Юу харуулахыг хүсэж байна? Инфлюенсерүүд чинь тэгэл ер нь яг жигнэсээ өөрийнхөө өнгөийг тодорхойлох дээр тэр хүмүүс ажилладаг байхгүй юу? Ер нь л ажилладаг. Тэгээд илүү бас нэг би нөгөө инфлюенсерүүдтэй бас нэг талаараа ажиллаад идэх нь зарим нэг зөрөгтэй шийдлүүдийг энгийн үзэгдэл болгоход хамгийн нөлөөтэй хүмүүс чинь бас тэр хүмүүс байгаа даа шүү дээ. Тэр хүмүүс л одоо зориглохгүй юм бол бусд нь одоо яаж зориглох вэ тий. Тэнгүүд жишээ нь Монгол тэгэл жил 2 жилээр ч юм уу бүх юмас дандаа хоцроо явждаг. Жишээ нь тэр хувийн өнгө тодорхойлолт тэгэл capsule workshop гэл байна шүү дээ. Тэд нар бол бараг жилийн өмнөөс 2 жилийн өмнөөс л арай жоохон хүмүүс нийтээрээ мэддэг болж эхэлж байна. Энд чинь бол аль дээр үед бараг бий болсон зүйл байхгүй. Нөгөө нэг 2000 оны кинонууд минь үзээд штэ Америкийн. Тэр үед чинь Америкт яригдаад өнгөрсөн юмуд эднэр байхгүй. Тэгэнгүүт хоцроо ингээ явж идэг. Тэгэнгүүт одоо энэ ч миний хийж чадах хүчин зүйл юу вэ гэх юм бол одоо байгаа цаг үеийн өөр улсад байгаа юмнуудыг би бол мэдж байгаа штэ. Тэрийг Монголдо ядаж арай жоохон нэг сарын өмнө аваад ирэхийн тулд тэр хүмүүст би зарим нэг зохих хэмжээгээр нь хувцнууд дээр ингэж шийдлүүд санал болгодог. Тэгээд тэр хүмүүс ингэ зориглоод өмсөд эхлэх юм бол зарим нэг хүмүүс чинь зориг орно штэ. Тэгээд тэр яриа ингийн үзэгдэл рүү орж ирэх ч юм уу. Цаг үетэй хөл нийлүүлж алхахад жоохон хувь нэмэр оруулах өнцгөр тэр хүмүүстэй харьцдаг гэх юм уу.
тэр хүмүүс ч гэсэн тэгэл шинэ юм хийгээл шинэ юм өөр дөрөө туршаал тэгэл байснараа тэгэл сэтгэл ханамжтай байд. Тийм. Гэтэ нийтээрээ авч үзэх юм бол чи монголчууд амар тийм загварлаг гэж санал нийлэх үү? Монголчууд чинь юу амар загварлаг шүү дээ. Аюу загварлаг шүү дээ. Тийм. Одоо л тэгээд загварлаг санагддаг. Тэнгүүд яг нэг юм нэтгэж шуурчаад байдаг л жоохон амар хэцүү. Гэтэ бас шуурахгүй гэдэг чинь яхтай амар цөөхөн хүн амтай болохоор. Гадаад одоо жишээ нь амар олон хүн амтай байдаг болохоор олон төрлийн стил байдаг. Тэр болгоны стилтэй хүмүүс нь бүр ингээд тус тустай кривтэй яг ингээд сайхан яг нэг юм хотгонтой юм шиг бүгдээрээ хотгонтой ингээд аз жаргалтай 50 амьдарч болдог байхгүй. Тэгээ тэр стилүүдийн ингээд шинэ юмнууд нь манайх руу орж ирэнгүүтээ цоошин юм болоод одоо тэнд байгаа олон стил нь манайд нэг жилээрээ хуваарлагдаад арай илүү цаг авч ингэж орж ирж трендээ дагаад танин мэдих үе болоод идэм болов гэж би бодож байна. Одоо хоёлаа яг уу манай Keks podcast-ийн Google Forms бүгэлсэн асуултууд байгаа. Харилцаа болон Keks-тэй холбоотой тэгэнгүүт нь тэрийг нь уншаад хоёлаа зөвлөгөө өгөх бодъё. Эндэгтээ нэлээд урт эссе болчихжээ. За би уншаад өгье. Сайн байцгаана уу? Би өөрийгөө ер нь эсрэг хүйсний хүнтэйгээ дотн харилцаа тогтоохдоо муу гэж боддог. Адилхан хүн адилхан бодож сэтгэдэг шүү дээ. Айх эсвэл холуур дөлөх зүйл огт байхгүй зүгээр. Яг л ээж их чимэгтэй хүмүүстэй харьцдаг шигээ бай гэж өөртөө маш их хэлдэгч. Цаанаасаа эрэгтэй хүмүүс огт өөр ертөнцийн ер нь хол хүндий байх хэрэгтэй мэдрэгдээд үүнээсээ болоод өөрийн мэдлгүй хүйтэн хандах эсвэл тухайн хүн надтай илүү дотн харьцах мөн цаашаа харилцаа гүнзгийрүүлэхийг хүсэх үед өөрөө харилцахыг хүсвэж цаанаасаа айдас гэхүү таагүй мэдрэмж төрж хаалт тавьчихдаг. Монгол хэлний уран зохиол шиг уншлагч болж байна шүү дээ, тийм. Гэхдээ эрэгтэй хүмүүс надтай юмын харилцаа үүсэхгүй бусдад адил харьцал надад огт асуудал байдаггүй. Би өөрөө ер нь хөвгөлтэй нөхөрсөг талдаа бол харилцааг маш сайн авч явдаг. Яг гоё ингээл явж идэл гинт хоёулаа ер нь кино минь хоол моол гээл тухайн хүн ихлэнгүүд би бүр огт өөр хүн болдог. Би одоо 25 настай. Уг нь дотроо бол гэр бүл төлөвлөлтийн талаар бодох мөн өөртөө нийлэмжтэй хүнтэйгээ болцох хэрэгтэй гэж боддог. Бас би физиологийн хэрэгцээ байгаа нь ч өөрт мэдрэгдэг. Та бүхний бодлоор өөрийгөө хүчлээд хүмүүстэй болцоод харилцаанд өөрийгөө яаж иж байгаал оруулах нь миний нөхцөл байдлыг дээрдүүлж миний мэдрэмжийг өөрчилнө гэж бодож байна уу? Би аавгүй өссөн л дөө магад энэ их хүчин зүйл нь байх. Бас 19 настайдаа гадаадад ганцаараа ирээд хөөхөн зүдэрч байж хоолндоо хүрсэн болохоор ер нь өөрийнхөөрөө хит би өөрөө чадна гэдэг сэтгүүч бас нөлөөлж байгаа байх. Өмнө 2 жил нэг хүнтэй relationship хийж байсан тухайн харилцааг BM гэхээс юу гэх юм? BM. Би гэхээсээ илүү гэх юм. Би гэхээсээ илүү X маань бараг 90-өөс хичээж байж эхлүүлж байсан. Бид хоёрын relationship надад бол тийм сайхан байгаагүй. Маш их толгой ажиллуулсан, надаас их санхүү гарсан харилцаач байсан. Би бараг sugar mom байсан байхаа одоо бодох нэ. Хээ. Нөгөө хүн маань бол надад сайн байсан, их халамжтай гэхдээ сайн хүн биш. Их халамжтай гэхдээ сайн хүн биш. Надтай гэрлэж хүүхдүүдтэй болно гэж их ярина. Гэхдээ би хизээж тэгж бодож байгаагүй. Ер нь би их муухай хандсан гэж боддог. Үргэлж дотоо ер нь саландаа хизээч миний нөхөр болох хүн биш гэж бодно. Яагаад дуусгий гэхгүй 2 жил болсон бэ гэвэл би ганцаараа баймааргүй байсан болохоор л байгаад байсан. Үүнийгээ ч өөрөө мэддэг байсан болохоор өдөр бүр тэр хүний өмнө дотроо гимшдэг байлаа. Хэдийгээр тэр хүн маань төр хол байхдаа намайг хуурсан ч би олж мэдээ тийм ч их гомдож уурлаагүй. Харин ч ашгүй би өөрөө дуусгасангүй гэж хамгийн түрүүнд бодсон. Гэхдээ X-ийг ер нь айлгүй талдаа бас хүн чанар тиймхэн гэж анх уулзалтаа л боддог байсан болохоор хүнд тусаагүй ч байж магад. Одоо бол би өөрөө хөсөж бас хүнд хайртай болж харилцаа эхлүүлмээр байна. Даанч яг нэг хүн step up хийнгүүт би бүр шал хачин зан гаргаад байх юм. Та хоёр миний оронд байсан бол яах байсан бэ? Эсвэл ингээд урсгалаараа байж байвал аяанда зүгээр болох болов. За энэ эсэйн талаар юу гэж бодож байна? Би бол наадан дээр чинь бол тэгж бодож байна. Энэ хүн нөгөө нэг амар олон хүнтэй харилцдаггүй байхаа. Ер нь бол жоохон харилцааны асуудалтай. Ерөнхийдөө нөгөө нэг өөрөөрөө нээлттэй харилцаж байгаа. Интроверт талдаа. Тий, ер нь интроверт талдаа. Дотгошоо талдаа хүн байна. Тий, дотгошоо талдаа хүн байна. Тэнгүүтээ хамгийн урт үргэсэн X нь
X нь л юу нь хичээл зүтгэл гаргасараа өөртөө нэмэрхсэн гэж штэ. Тэгсэн. Тийм болохоор энэ хүн нэг талаараа ерөөсөө хүн рүү төрүүлж халам хийдгүү хүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр өөрлөө ингээд хүрээд ирсэн байгаа. За тийм хүн байгаа юм чинь. За ингээд засаад ингээд аваа явчих. Тэнгүүтээ хамгийн амар нь сайн надад тэгж байхгүй. Анх уулзтал би энэ хүнийг жоохон иймэрхүү хүн гэж мэдчихсэн л та. Тийм болохоор надад тийм амар санагдсангүй гэдэг үнцэг гарч ирж штэ. Анханасаа тэр хүнийг тийм хүн гэж мэдсээр байж тэр хүн цуг байцсан байгаа байхгүй. Гэтэ яг энэ ч бас бэлдсэн байж та ганцаараа баймааргүй байсан учраас яг л нэг гол нөгөө нэг энэ хүн рүү хүмүүс ингээд танилцсан гингүүд нь тэгэнгүүт нь өөрөө нөгөө нэг юу танилцмаар байгаа мөртлөө ерөнхийдөө нэг тийм нүүр өгөхгүй ч юм уу нөгөө нэг одоо тийм байдал үүсгэнгүүтэд нөгөө хүмүүс ингээ болонгууд нь хөөе чи ягаад цаашаа үргэлжлүүлэх ягаад хичээл зүтгэл гарахгүй байгаа юм бэ гэд байгаа ч юм шиг. Тэгэхээр энэ ч бас жоохон сая юу ярих чил. Тасгаа хийцэн байгаа байхгүй. Тэгмүүд анханасаа л нөгөө хүнээсээ ингээд харж исэн юм байна. Тэгсэн мөртлөө харилцаа эхлүүлсэн байна. Тэгмүүд өөрөө интроверт юм байна. Тэгмүүд энэ хүний тэгээд тэгснээ сая өөрийгөө ингээ аваа явж чадна. Гэтэ ийм хүн ихтэй зүгээр ганцаардлаас болоод ганцаардаад идэг болохоор гэсэн штэ. Тэгэхээр би бол жоохон аргаа бараал байна уу тал гэж бодоод байна. Өөрөөсөө илүү хүнийг харахгүй байна. Зүгээр байж болох боломжтой хүмүүстэй төвлөрөөд байна гэж бол жоохон бодлоо. Ярд багтаад байна. Гэтэ бас юу энд өөрөө идэхтэй ягаад аавгүй үссэн нөлөөлсөн бай гэж бодож байна. Аавгүй үссэн окей тэгэхээр ерөнхийдөө нэг юу daddy issue байна гэж бодож байна уу? Баг зэрэг байж магадгүй юм. Аавгүй үссэн. Тэгэнгүүт нь өөрөө нөгөө нэг юу 25 нас хүрсэн тэгсэн мөртлөө хүнтэй үерхэд гэр бүл төлөө нь бодогдоод байгаа. Тэгсэн мөртлөө тэрийгээ мэдчихэж одоо мэдгүй нэг ханхуу хүлээгээд байгаа ч юм уу яагаад ч юм уу. Надад нэг ханхуу хүлээж байгаа шиг санагдахгүй. Тэгэхгүй нөө. Надад болохоор зүгээр л ерөөсөө нөгөө нэг өөрөөсөө илүү хүмүүсийг харж чадахгүй. Өөрөө интроверт хүмүүстэй харилцахтаа муу гэсэн шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө илүү хин нэгнтэй харилцагаас яг үнэл би дотор найз байгаад байна гэж би үлж байгаа харж байна. Тэрийг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм мэдгүй л дээ. Энийг сонсч байлаашлаа. Тэгэхээр надад л жоохон тийг санагдаж байна. Би бас өөрөө нөгөө нэмэгтэй хүний зүгээс хэлж чадахгүй л байна л да. Ерөнхийдөө зүгээр хэрвээ өөрөө яг нөгөө нэг юм жинхнээсээ тийм харилцаа ч юм уу эсвэл гэр бүл төлөвлөлт хүсэж байгаа юм бол тэрнийхээ төлөө ямар нэгэн үйлдэл хийх ёстой шүү дээ. Тийм шүү дээ. Одоо дээрс мэд интроверт би өөрөө амар дотгошоо интроверт хүн аа. Гэхдээ би тэрийг тодорхой хэмжээнд юу яасан одоо жишээл би клуб явахаа болсон л доо. Би нэг олон хүмүүстэй байхад яадаг амар тийм бачимддаг гэх юм уу? Тэгвэл би олон хүнтэй байж чадна. Ягаад гэвэл юу өөрийгөө тэг ингээ хүчлээд интровершн нөө ингээ тодорхой хэмжээнд байгаа. Ихтэй нэг тийм комфортноос гарч чаддаг учраас надад бол окей байдаг. Дээрс мэд хүн илүү амжилтанд хүрмээр байгаа юм бол юу тодорхой хэмжээнд юу гана интровершн тэрийг яах хэрэгтэй шүү дээ. Ягаад гэвэл би интроверт учраас би ийм гэж яаж болохгүй чи тэрнээсээ илүү гарах хэрэгтэй. Дутагдлыг мэдж байгаа гэж чинь засах хэрэгтэй болохоос хүлээн зөвшөөрөөд тэгээд бүр доошоо алах хэрэгтэй юм биш үү? Юу надад бас тэг санагдаад шүү дээ. Одоо энэ хоёр хүн харилцаа тогтоож байгаа шүү дээ. Тэнгүүд хин нэгэнд нь ч юм уу анханасаа ямар нэгэн таагүй мэдрэмж ч юм уу за энэ ийм бах та энэ барыг тийм бах та гэд бодчихж байгаа шүү дээ. Тийм юм бодогдоод лаавал тэр харилцааг тийм амар урт удаа хугацаанд үргэлжлүүлээд хэрэггүй гэж боддог шүү дээ. Яагаад гэвэл тэр бодол алга болдгоо юм билээ. Яг ингээд ямар нэг юм хийх болгонд нь за чи энэ барыг ингэх гээдээс юм да гэл юм л мэдээд идэг. Тэнгүүдсгүй л нэг талаараа нөгөө хүн нь тийм биш вэж бас болно шүү дээ. Тэнгүүд өөрөх нь мухарт тийм юм ингээд бас байгаад байгаа болохоор тэрийгээ өөрөө ингээд бүр ингээд хайгаад энэ тэндээс ингээд хайгаад нөхсөв гаргаад ухаад идэв шиг санагдаад байхгүй. Тэгээ тэр нь бас нөгөө зүүн совингийн үчиж болно шүү дээ. Өөрөх нь нөгөө нэг далдах хүмүүс хэлээд байдаг нэг тэгэнгүүт нь тэрийг ингээд тэрнтэйгээ юу ч хийхгүй орхин гут чинь дараа нь бүр яаж ижаал гараад ирдэг байхгүй юу. Тэгэл хоёр хүн хэрүүл ихэд тэр хамгийн түрүүнд гарч ирдэг байхгүй юу. Тэгэл тэрэн дээрээ ингээд хэрэлдэл тэгэл нэг талаараас тэрний л бас буруулчих. Тэгээ анхнаасаа чи мэдж байгаа юм бол яах гэж үргэлжлүүлсэн юм бэ? Тэ. Чамд ийм юм байгаа болохоор би энийг чинь баг зэрэг анзаарлаа. Энэ миний мэдрэмж зөв үү буруу юу? Чи надад ийм мэдрэмж төрүүллээ. Чи өөрийнхөө юу гэж бодож байна ч юм уу те. Тэгэж нэг ярьж үзүүл надад зүгээр гэж бодоод байдаг шүү дээ. Тэрнээс ч тэгэл зарим нэг хүний талаар бодож байгаа сөрөг бодлуудаа дотроо хадгалаад тах юм бол тэр дараа нь нэмэгцээр дэлбэрээ гараад ирдэг. Муухай дэлбэрдэг шүү. Амар юм бол. Би бас ерөнхийдөө энэ хүнд ингэж зөвлөмөр байна.
боломжтой бол ерөнхийдөө тэ сэтгэл засалч дээр тэгтээ зүг сэтгэл засалч дээр очиод сэтгэл засаад ер нь өөрийгөө өөр дээрээ ажиллангууд аяанда тэ илүү гэхээс илүү тодорхой хэмжээнд боломжоор нийтж болоод тэгээд хүмүүстэй танилцж бодох юм бол аяанда чи 1 жил юм 2 жилийн хугацаанд хүнтэй танилцаад авчих шүү дээ. Тийм. Түүнээс бол ингэж хүлээгээд яг ингэж байгаад байх юм бол одоо эн чи ямар одоо хүргэлж шүү дээ тий. Хэлж бүтэхгүй шүү дээ. Хүн тэгэл зөрөгтэй л ах хэрэгтэй. Хүн тухтай зооноосоо гарч иж ахиж дэвшт юм болов уу гэж бодож байна шүү дээ. За. Дараагийн богинохон бичлээ харцал та энэ хоёрыг. Би нэг залуутай танилцаад биедээ таалагдаад ер нь үерхий гэж шийдээд 2 сар болж байлаа. Тэгээд л нэг өдөр юм ирж байсан чинь би 2 настай хүүхэдтэй гэж хэлээ. Тэгээд би одоо яхаа мэдэхгүй л байж байна. Өмнө ийм юм сонсож л байснаас үрд тохиолж байгаагүй болохоор хэцүү байлаа. Наач бол цэвэр энэ хүний л сонголт юм байна. Өөрийнхөө бурханч төртөл жоох ярих юм шүү. Үнэхээр нөгөө хүндээ хайртай бол хүүхэд бол би бол окей л гэж бодож байна. Тэгвэл би 2 настай хүүхэдтэй гэхээр чин энэ чинь 2 зам салаалж байгаа. Би 2 настай хүүхэдтэй би эхнэртэй гэх юм бол нэг өөр юм байгаад байгаа. Тэр нь тодорхойгүй байна. Эсвэл би ганц би аав гэх юм бол тэр чинь бас нэг 2 өөр юу байгаад байгаа шүү дээ. Тий. Хүүхэд нь бас тэ нөгөө ээжтэй цуг байгаад тийм үү? Эсвэл чи зүгээр л хүүхэдтэй юм уу? Эсвэл тэр хүүхэд чинь хаана байгаа тийм үү? Эсвэл өөр нөгөө хүнтэй чинь байт юм уу гэдэг нь. Гэтэ үерхий гэж шийдэд 2 сар болж байлаа гэхээр гингүүд нь энэ өөрийгөө хэлж гинөө. Би үерхий гэж шийдэд 2 сар болж байгаа. Эсвэл тэр өөрийгөө хэлж байна. Ер нь энэ хоёр хоорондоо ярилцаад шийдсэн юм шүү. Шийдэлт ер нь хүрч байгаа юм шүү. Бас нэг ойлгомжгүй л байна л да. Тодорхойгүй. Би нэг залуутай танилцаад биедээ таалагдаад ер нь үерхий гэж шийдэд 2 сар болж байлаа. Энэ онцгой юм ааш. Тэгэж тааш. Заач юм шиг. Би нэг залуутай танилцаад биедээ таалагдаад ер нь үерхий гэж шийдээд юм биш үү? 2 сар бол хоёлаа шийдсэн юм байна. Хоёлаа шийдсэн байна уу? Тийм ээ, хоёлаа шийдсэн. Тэгвэл асуудал нь юу вэ гэвэл энэ залуу 2 сарын дараа хүүхэдтэй гэж хэлж штэ. Тийм. Тэгэхээр ер нь бол нэг юм анх танилцж байхдаа тэрийг хэлээгүй дотор ингээ хадгалаад байсан байна. Тийм ээ. Надаа бол нэг талаараа заяа. Одоо энэ хоёр дөнгөж үерхий гэж шийдлээ болоод 2 сар болсон байна шүү дээ, тий. Тэгэнгүүт яг тэр шийдэх гэж байгаа болохоор бүх юмнуудаа одоо яг ингээд офн байлгая гэж бодож хэлсэн болов. Гэж л бас жоохон бодлоо. Бас анх уулзж байгаа хүнтэйгээ юу уулзаад ч юм уу, хоёр дахь уулзалтан дээр ч юм уу байжснаа. Би 2 хүүхэдтэй шүү. Тэгэхээр надад бол жоохон эвгүүлэх. Гэхдээ ерөнхийдөө тэрийг анх хэлэх нь шударгаар ингээ хэлэнгүүт нь ерөнхийдөө зүг юм шүү дээ. Би ингээд гэхдээ ганц би байж л тэрийг хэлнэ шүү дээ. Гэхдээ ганц би биш байх юм бол тэрийгээ тэ би 2 хүүхэдтэй нэг найз байгаад болохоор би амар ойлгоод байна. Тийм тэр бас яг хүүхэдтэй. Гэтэ ингээд date mate-ний тухайд ч юм уу хүмүүстэй нөгөө тэрний нөгөө нэг надаа ярьсан үйл бодол нь болов тийм байсан байхгүй. Тэр ингээд date-ний үйл явцуудыг 2 хүн хоорондоо заавал ингээ ирээдүйг харж уулзах шаардлагатай биш гэж үздэг байхгүй. Тэгэнгүүтээ 2 хүн хоорондоо уулзаад 2 бие нэг тийм таних үйл явц гэж хараад байдаг байхгүй. Тэнгүү тэр 2 танилцаад нэгнтэйгээ ингээ танилцаад 2 бие ингээ таньж мэдээд нэг үл найзлна, нэг үл ирээдүй харна гэж тэр хүний өнцгөн тийм байсан. Тэрийг надад тайлбарлах та. Би ясаг өөрсгч юмс байхгүй. Чи анх уулзтал хэлэх хэрэгтэй юм шүү гэдгсэн чинь. Би хин нэгнийг ерөөсө танихгүй гэж мэдхгүй байжж би шууд тэгэл зүгээр таалагдж байгаа. Тэгээ гадаад үзмж ч юм уу тиймэрхүү юмар нь таньсан байгаа. Тийм байж би тэр нүхэндээ тэгэл ирээдүй батлаад ч юм уу амлаад ч юм уу анхны уулзалт ч юм уу тиймэрхүү юмнуудаар би тэгж ярьцдаг вэ гэсэн байхгүй. Тэгээд ямар нэгэн шийдэлд хүрэх байгаа тохиолдолд шаардлагатай бүр нарийн ширээ юмнуудыг ер нь л ингэж яриад үерхэх үгүйг нь би тэр эмэгтэй хүнээс асууна гэсэн. Тэрнээс үерхий гэж хэлчихэд дараа нь хэлбэл бас өөр л ахaltaа. Тий. Тэгэнгүүт нь яг юм байна. Чиний хүлээж авлаа. Бас тий энэ бол зөв байна. Ямар ч нэг 2 дахь юм уу дийдтэй илүү ингээд танилцсангуудаа тэгвэл ярилцах хэрэгтэй байна энэ тал дээр. Тий, ер нь бол ихний дейт митнэр ярихгүй шүү дээ.
энэ ч одоо тийм. За сайн байна уу? Хин блэ гэсэн чи ёо сайн байна уу? Би 2 хүүхэдтэй. Сайн байна уу гэл ингээл хамаг амьдралаа Би ингээл. 2 хүүхэдтэй нэг нь 3-тай нэг нь 5-тай одоосэр. Тийм тэгэхээр нэг талаараа нөгөө хүний ч гэсэн амар айд татдаг шүү дээ. Зөв зүгээр л хүнтэй танилцаа за яхаж мэддэггүй суугч баг авд суух гэж байгаа юм шиг гинт ингээд бүх хүн төлөв. Тэгтээ штэ те. Дээдлж байгааг үл сингл гэж үзэн штэ те. Тэр энэ ихтэй сингл юм уу үгүй юм гэдэг тодорхойгүй штэ ер нь бол. Сингл л байлгүй дээ. Гэхдээ зөндөө штэ те ихнэр хүүхэдтэй хүмүүс эрэгтэйчүүд найз охтуудтай байгаад л байгаа штэ. Чи арай мох ухаад байна. Наад чинь л амар өнгөн л байна гэж би бол бодож байна. Зүгээр саяны хүн зүгээр л үнэхээр би 2 хүүхэдтэй гинэ. Хүүхэдтэй зөв хайрлах юм уу? Чи ингээд хүүхэдтэй хүнийг хүлээн зөвшөөрч би чадахгүй юу гэдэг зүгээр өөрөөсөө л асуух юм байна л гэж бодож байна. Тэгвэл дэлгэрэнгүй битсэн бол те. Гэхдээ энэ шиг бүр амар юм шиг. Энэ бол амар дэлгэрэнгүй мөртлөө баг нэг өгүүлбэр байж болохоор. Саяных бол нэг өгүүлбэр баг байхаар л. За. Сайн байна уу? Би 26 настай эмэгтэй. Би 2 жил үерхсэн хүнээ гайхаад байгаа юм аа. Одоо болсаалсан л да. Анх харилцаа эхлэхэд бид хоёр сексийн харилцаа тунд ажгүй. 7 хоногтой 3-4 тогтмол харилцаанд орчихдаг байсан юм аа. 1 жил болж байх үеэр хоёулаа гадагшаа яваад нэг улсад 2 өөр хотод хол зайн үерхэлд 6 сар орчим болсон. Эргээд хамтдаа байх үед өмнөх шигээ гайгуул байсан. Гэтэл аажмаар би хүсэхгүй байна, ядраад байна, битгий дараа болий, битгий надад хүр гих мэд үгс хилдэг болсон. Би ч биний хүсэж байна. Сая энэ битсэн хүн эмэгтэй нэс нь эрэгтэй нэс нь үү? Эмэгтэй. 26 настай эмэгтэй. Энэ байдал 4-5 сар бол сүүлдээ хамт амьдарч байгаа хэрнээ харилцаанд орохгүй 6 сар болсон. Эхэндээ ядарч байгаа байх гэд орхидог байсан. Дараа нь намайг хүсэхгүй байгаа юм болов уу гэд маш их стрессдэг болсон. Сүүлдээ байнга маргалдаг болоод манай хүн байнга ганцаараа уудаг болсон. Яагаад ингэж байгааг нь асуухаар ярилцахгүй, хэлэхгүй гараад явчихдаг. Яагаад тэгдэг байсныг нь гайхаад олохгүй байх юм. Надад хайргүй болчоод тэгсэн үү? Эсвэл бэлгийн чиг хандлага нь өөр байсан болов уу? Баярлаа. За, бэлгийн чиг хандлага өөр байсан болов уу? Үгүй гэхдээ 2 жил үргэлжсэн байна шүү дээ. Харин тийм тэр бол арайч худлаахаа. 2 жил тий гей байж 2 жил стрейт жүжиглэн гэж байх хэрэгтэй. Дээрээс мэд Монголд байхгүй гадаад байгаа учраас арай чөлөөтэй байхлах тий. Тэр л. Аа тий үгүй твиас яг энэ дээр санал хийж байгаа. Нөхөр чинь үгүй найз залуу чинь гей бол биш. Яг тэр ихний жил амар гоё сексийн харилцаатай байсан 7 ногт 3 удаа тогтмол. Тэгээ аажмаар найз залуу нь би хүсэхгүй байна, ядраад байна, битгий дараа болий, битгий надад хүр. Яг жирэмсэн шиг сонсоо. Харин би яас тэгж бодлоо. За хүний асуудалтай өстой мохоо юм л дээ. За яах. Гэтэ ямар сони юм бэ? 4-5 сар ер нь бол юу харилцаа ихтэй 6 сар байсан юм байна л та тий. Тэгэхээр яг нэг хэсэг хугацаа байсан л да. Гэхдээ 1 жил үерхсэн тэгэнгүүтээ гадагшаа явгоод хоёулаа 2 өөр хотод байгаа. Тэгээ тэр нь хэдэн сар байнгуудаа дараа нь хамтдаа нэг газар ингээ байгаад. Тэгсэн ч гэсэн хэрвээ тэгтээ эрэгтэй нь яагаад ингэж байгаа амар сонирн байна. Тий, надад бол 3 шалтгаан л байна гэж би бол үзсэн. За ямар 3 шалтгаан байна? Нэг нь бол маш хатуугаар хэлэхэд эрэгтэй нэмэгтэйгээс угаасаа үүдсэн байх. Угаасаа бүр за баг болиё гэж хэл зүгээр чадахгүй зүгээр ингээд байгаад байгаа. Нөгөөх нь болонгууд арай өөр хин нэгэн сонирхлын татаад ч юм уу өөр опшн тэнд байгаад иж магадгүй. Тэгээд нэг бол одоо нэг харилцаанд нэг юм хасцсан нэг юм үе байгаа. Жохон нэг ундах нэг үе байгаа. Тэгээд тэрийгэ даваа гаруулдаг цэцгэлдэг үегээ тэгдэж штэ. Зүгээр яг жохон юм даун байгаа үе дээрээ бэжж магадгүй. Нэг үл нөгөө эрэгтэй хүнийх нь ажил мэрлэгээс мэдгүй болохоор санаа. Бас ингэж ин сүүлдээ байнга маргалдаг болоод манай хүн байнга ганцаараа уудаг болсон. Тэр маргааныхын шалтгаанууд л чухал юм байна да. Тэгээ нөгөө залуугийнх нь ажил бас надаас амар чухал санагдаж байна. Гэхдээ нөгөө нэг юу энэ хоёрын харилцааг сайн мэдгүй л байгаа л юм л да. Нэг л юу ягаад гэвэл энэ бичснээр бол
тэр хоёрын нэг юун дээр маргалтаад байгаа гэдгийг мэдгүй, хаана байгааг мэдгүй. Тэгэнгүүт нь одоо жишээлбэл энэ хүн өөрөө буруутай байж болно шүү дээ. Нөгөө хүнийг наймаар те. Тийм ингээ уурлуулад байдаг. Тэгэнгүүт нь тэр нь дург өөрчлсөн тэгсэн мөртлөө те. Тэгэхээр бас над чинь амар хэцүү юм байна. Гэтэ эрэгтэй хүмүүст ийм болдог бас нэг тийм нийтлэг шалтгаануудаа байгаад юм санагдсан. Нөгөө ажлаасаа хамаарат ажлын ачаал ч юм одоо энэ хоёр цуг амьдардаг гэсэн мэт шүү дээ. Тийм. Тэнгүүд эрэгтэй хүн болгонд ч нэг тийм угаасаа л аргаар авч явах ч юм уу нэг тийм инстинкт ч юм уу тийм маскулин энержи байгаа шүү дээ. Тэнгүүд ажил амьдрал дээр нь ч юм асуудал гараад эхлэнгүүд тэрэндээ бухимдаад тэнгүүд ажил бас нэг найз хүнтэй байдаг. Тэгээ цуг амьдарч идэг. Тэнгүүд өөрийнх нь нуруунд дээр амир хачаа ирж байгаа мэдрэмж ч юм уу тиймэрхүү юмнууд баг зэрэг дарамт болоод бит метр ортомж болоо тий. За одоо юу ч тохиолдсон юм лээ. Тэгээд нэг тийм нэг баталгаагүй дарамт үүсгээр тэрийгээ нөгөө эмэгтэйдээ хэлж чадахгүй ч юм уу. Нөгөө эгоноосоо болоод ч юм уу. Эсвэл нэг би нэг эрэгтэй хүн байхаа болчих гээд байгаа юм шиг ч юм уу. Эсвэл тэгээ нэг яах гээд байгаа мэдхгүй нэг юм болчтой юм болоо гэж бодсон шүү дээ. Тэрийг нөгөө юун дээр би нөгөө харсан гэсэн чинь манай нэг найз бараг сайхан төрсөн байхгүй. Тэгээд тэгсэн чинь найз залуу нь тэгж хэлсэн байхгүй. Нэг төрснийхэн дараа надад яг бодогдсон нэг юм байсан. Тэгсэн чинь яасан гэсэн чинь амар их тийм нөгөө нэг ачаан дээр нуруунд дээр ингээд ачаа ирсэн юм шиг санагдсан. Амар дарамттай санагдсан. Тэгээ тэрнээс болоод тэр хоёроос ч хумуудаад байхгүй. Тэгээд тэгсэн чинь эрэгтэйх нь өнцгийг одоо би ярьж байгаа шүү дээ. Тэгсэн чинь над дээр ингээд амар их нуруунд дээр ачаа дараад байгаа юм шиг бас санагдсан. Тэнгүүд би ингээд эрэгтэй хүнийхээ үүргийг биелүүлж чадах хэсэгтээ баг зэрэг бас эргэлцсэн үзэгэл бас байсан. Тэгээд нөгөө талаараа ингээд энэ хүнийг би ингээд ажралтай байлгах уу ч юм уу ингэж чадах уу гэж юу н өөртөө амар хэрэгэлцэн үнцэг үсээд тэрийг ингээд нөгөө эмэгтэйдээ ингээд хэлэх гэсэн чинь тэгээд бас нэг их хүн байгаад байдаг. Тэгээд ингээд өөрөө ингээд бүх юм шийдчих гээд үзээд байдаг. Тэгээд тэрэндээ ингээд стресстэй дахин ингээд эрт хүн чинь олон юм руу салдгүй штэ. Тэгээд амар стресстэй жоохон тийм хэрүүл оруулах юм уу тайлбарлаж чадахгүй нэг тийм хэрүүл үсээд байсан гэж л надад тайлбарлаж чадсан. Ер нь бол тий. Хаяа би муу байж болох уу? Хэрүүлээ байжсан чаа нөгөө манай эмэгтэй найзах нь өнцг нь олонгод яг саяны шиг юм болцсон мэдсэн. Надаас хүүхдтэй болцсон болохоор ч юм уу тэгээд надаас үүдсэн байх. Тэгээд ер нь бол хүүхдтэй болоод ингэсэн болохоор надаас үүдсэн байгаа. Эсвэл надаа ингээд хайрг болцсон байх. Угаасаа ингээд бараг салах гад ингээд шийдээд хэрүүл хийгээд байгаа гэд эмэгтэй тийм юм ингээд бодосоо. Шал өөр юм бодсон. Яг л нөгөө юм шиг өштэй те нөгөө нэг юу нөгөө эрэгтэй нь ингээд юм ингээд бодсон байнгут нь эмэгтэй нь өөр хүүхэн бодож байгаа хатаа гэсэн чинь нөгөөх нь штэ те. Яаж амьдралаа яаж явж явах вэ гэсэн нэг юмрхүү бодсон. Тэгээ нөгөө ялаа юу идэг болоо юу гэж амьдрдаг бол гэж бодоод байжсан шиг. Тийм юм болт юм байлаа хоёр талд. Тэгэхээр нэг талаараа эмэгтэй амар их юмд overthink хийгээддэг баха. Хэрэгтэй ирэхгүй юмд. Харин жоохон фактгүй юм сэтгэл хөдлөөр ханддаг. Тэгээ энэ дэр энэ хоёр ярилцаагүй байна те. Тий. Наад чинь бол баг хоёуланд нь болчихсон. Наад нэр чинь нөгөө энэ хоёр хүний юу идэг яадаг гэдгийг тодорхойгүй байна. Тэгээ яг жишээ аваад нэг хэрүүлийн шалтгаан нь байхгүй байна. Угаас гэхдээ нөгөө нэг юу харилцаа чинь урт хугацаанд яг гэвэл секс чинь хоёр хүний хамгийн одоо чухал зүйлсийн нэг зүйл шүү дээ. Оршин тогтнох. Тэгэнгүүт нь тэр нь 5-6 сараар ингээ байхгүй болонгууд нь одоо жирэмслэл байхгүй хүүхд одоо тийм асуудал байхгүй байгаа. Тэгэнгүүт нь яг бас нэг өөр юм яваад байгаа юм шиг л бодож ин л нэг. Чиний сая хэлсэн тэр эрэгтэй нь асуудалтай байгаа ч юм уу тэр яг хөө эргээр харж үзвэл иймэрхүү асуудлууд байж магадгүй л гэж байна. Тэгэл муухагаар харж үзвэл тэгэл цаанаа нэг өөр хүнтэй байна. Тэгээс санаад тэ. Тэгж бодлоо. Эсвэл нөгөө нэг түрээсээ хамтулж байгаа учраас бас салахад хэцүү хийж магадгүй. Эсвэл бас тийштэй ингээд нэг угаасаа л хоёр гэрээд нэг гэрт ингээд ирсэн байхаараас салах чинь амар ядаргаатай зүйл бас байгаад идэв штэ нэг. Тийм үү. Тэгээ салаал хамаг юм аваал яваал нүгээл өөр байр хайгаал тэндээ тогчоол. Тийм юм бол тэгээ би бол бодголох хэрэг амьдэрчүүл. За ямар ч гэсэн бид хоёр аль болох чадлаараа хариулахыг бодлоо. Тэгээд бас бар ман гой өнцгүүд гаргаж ирлээ. Тэгээд та нар бас юу подкаст сонсож байгаа бол дараагийн дугаарууд дээр бас Google Form бөглөөд Google Form-ыг нь бол Keks podcast-ийн Instagram дээр тавиад та нар өөрсдийнхөө асуултуудаа тавиарай. Тэгээд бид нар
аль болох одоо зөв зохистой зөвлөгөө өгөхийг хичээнэ. Тийм. Зарим нэг шалтгаанаас жоон тодорхой хувилт зүгээр юм байна тий. Тэгвэл амар олон талт тэгээд опшн хариулт хэлэх зураг. Харин тийм амар ерөнхий байгаа учраас дээрс мэд хүнд нөгөө зөвлөгөө өгч чадахын тулд нөгөө хүнийг нь одоо байр суурийг нь байгаа байдлыг нь сайн ойлгох ёстой. Тэгэнгүүт нь тэр асуудлыг нь бас одоо гурдагч байр суураас одоо аль болох юугөө нөгөө аль талд орохгүй. Ингээ хараад тэгж яах вэ? Дүгнэлт хийх боломж гаргаж өгөх. Гэхдээ яг зүгээр нэг дартс тоглонгуудаа ингээд хамаагүй шидэд байхгүй ингээл ийм мэдээлэл байхгүй байгаа учраас оновчтой байж чадахгүй. Тийм ээ. Асуулт ч нь болж байгаа. Сонгил юм байна. За тэгээд Барбда бас маш их баярлаа. Сонирхолтой дугаар боллоо. Тэгээд нээлттэй гоё дэлгэрэнгүй ярилцсанд маш их баярлаа. Тэгээ бас нэрээ бас хуу хүмүүст бас юу зөвлөх үйлчлэг авах юм бол хамтарч ажилтдаг уу? Ажилтдаг. Ажиллана. Тэгээ бичээд ороод ирээ. Тэгэхээр бид хоёр бас юу Vias подкастны description дээр Instagram-ыг тавьчихсан тийм болохоор та нар бас өөрсдийнхөө тэгээ look next level руу авч явмаар байх юм бол тэгвэл холбогдорой. Тэгээ энэ подкаст таалагдсан бол мэдээж subscribe-аар дэмжээрэй. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Барда баярлалаа. Баярлалаа.